За сайн байцгаана уу? Хихи подкастын маань сонсогчдоо. Подкастын маань 6 дахь дугаар эхэлж байна. За энэ дугаарын маань зочноор Бүжаан гэдэг нэртэй хүүхэд оролцож байна. За манай зочин өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу? Намайг Бүжаан гэдэг одоо хүмүүн төсвөр сургууль суралцдаг байгаа. За Бүжээ саний байна да. За нам тавинд өөр тань жоохон завгүй хэл хийж байгаа. За тэгээд цаг зав тогтолцоол бийж байна да. Дажнаас нь яг хэвчээ болохоор өөртөө амар цаг гаргах хэлж байгаа. Тэгээд яг энэ боломжийг хасаа гэхдээ ер нь юм хийгээрээ. Тэгвэл одоо коронавирус гал бүх ажлаа төрөж шүү гэж да. Амьдрал хэрхэн өрнж да. Хичээлээ гээл явж байна ер нь. Тэгээд одоо энэ 7 хоног ингээд амарч байгаа штэ. Тэгээд ер нь бол уртаа амар том зөвлөгөө тавьсан байгаа. Тэгээд тэрэндээ хүрхэнтэй одоо энэ амар хичээж байгаа гэх юм байна да. Тэгээд тэрэндээ тэмцэхгүй байх юм бол дахиад өөр юм заадаа сэрнэ. Зөв шүү. Наас Тэгээд ер нь бас өдрөө хоног бол яг ажиллах өнгөрч байна дөө. Яг л хийндээ л байна. Тэнцгүй байлаа гэд ер нь ямар ч юм байсан тэрэндээ ялагдлаа гэх юм уу. Тэнцгүй байлаа ч гэсэн тэр зүйлээр амьдрал ямар дуусчих юм биш сайхан өдрөг байгаад туршлага болгож үлдээгээд тэг хэрэгтэй шүү хүмүүсээ. Тэгээ ер нь бол нөгөө нэг зарим хүмүүс нөгөө ингэсэн шүү дээ. За эндээ заавал арна гэж бүр амар чармаагаад тэгэл тэрээ ингээд ямар нэг юм хийх цаас захаа сэтгэл санаа нэг бэлтгэлтэй гараа гэж хэлээ. Тэгэхгүй бол нөгөө нэг хэрэг ямар нэг юм дараад хэрэг тэнцэхгүй байвал амар готрол дараад тэгэл зарим нь бараг тэрүүгээр нь амьдрал нь дуусах юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Яг тийм биш ямар хүн одоо хүн хэдэн жил амьдрах үед тэгээд тэрүүгээрээ хүн зөндөө олон салгуур гарч ирнэ. Тэгээ тэр болгоныг даваа гараад байвал зүгээр хаа. Гэтэ нөгөө нэг хэрэг бэлдсэн, хэрэг сэтгэл зүрэхээ гаргасан хэмжээгээрээ шаналт нь штэ. Шаргалт нь штэ. Ер нь бол тийм. Ер нь бол тийм. Тэгээд хэрэг одоо би яг өөр төрлийн жишээ авах юм бол хэрэг би одоо яг энэ бэлдэж байгаа юм дээр хэрэг тэнцэхгүй байвал дахиад дараагийн жилдээ дахиад гадаа бэлтгэл орно. Хэрэг болохгүй байвал хэрэг дахиад 2 жил дээр болохгүй дахиад өөр юм адаас ирнэ. Тэгээ ер нь бас амар ер нь юмд амар бэлдэж байгаа юм да. Яг энэ жишээ нэг асуулаад би бас тэнцээгүй байгаа. Их хичээл дахиад авах төлөвлөгөөтэй байгаа. Тий ямар юм ганцаар дуусах биш тий. Наад чийстэй. За өчигдөр одоттой бүжиглэх дээр юу болов? Тэрний хасагдчихсан яваад. За тэрэн дээр бас уг нь манай зэригийн хамтрагч яасан тэр хоёр одоо амар таалагддаг байсан. Тэгээ ангууч хэлэн хоёр амар цаг бүтсэн. Би тэр хоёр тэр ангууч хэлэн хоёр бараг 2-3 санагдсан. Тэгээд зэригийн хамтрагчтай тэр хоёр болохоор артгүй л тэр хоёр болохоор хоёрыг явуулсан да. Тэгээд тэр надад тэр хамгийн ихэн суусан баасан шүрхэлээ. За. Тэр шүрх айгөө миний хор шарыг болсон. Яагаад гэвэл амар гоё бүжигсэн юм бэ? Дандаа 4 хоног болсон. Чинь гэхдээ мэржлээ шүү дээ. Гэхдээ баасан шүрхчигээд дандаа бага оноо өгчээсэн шүү дээ. Тэгжээс нэгэн дээр нь хамгийн өндөр оноог нөхсөн шүү дээ. Би ч манай бүр хөөе баасан хахвал авчихсан шүү дээ. Харин надад яг тийм бол төрж байгаа юм чинь. Тэгээ хахвал аваагүй байхаа. Гэтэ бидний нүдээр бол чинь бүгдлохой харагдаж байгаа болохоор яг баг бидний үзэгчдийн нүдээр харах хэрэгтэй. Би хэлсэн болоод хамаараа навсан. Гэтэ 4 хоног өөр харин амар гайхсан. Гэтэ маргалжонгоо харамсалтай байлаа. Би маргалжонгоогийн дуунууд дуртай болохоор тэгэл дэмжмээр байсан юм аа. Гэтэ яг намсрын ороо би капитал хах гэдэг. Би бас намсрын ороо чинь
Айгу болон фэнтэй юм шиг байлаа шүү дээ бас. Эсвэл зүгээр Харин тийм юм билээ. зарим хүмүүс дараахаа шатн дээр яаж инээдтэй бүжиглэх нөө гэдгийг хармаар санагдсан болоод санал явуулсан байж магадгүй. Гэтэ тэр мансрын норын хамтарч төвшин заяа гэж бүжигчтэй штэ. Гэтэ амар сэргэлэн байгаа Тэр ч ихтэй мундаг амар мундаг штэ. Тэгээс өнөө нэг бас нэг оролцогч нь штэ уран холбоо гэдэг галагийн уран холбоо. за Тэр их чиг хөөх юм биш гэж. Ой тэгтээ тэрний нэг ном тийм. бүжиглагч Садм Ягмар нь бүр амар бүжиглж байгаа ч тийм. Амар амар цаа. Тий, ер нь амар гоё юм. Ер нь бол алцаа бүхэл хүмүүс гоёсаа. Би бас дурсаж үзэж байгаа. Тэг өчигдрийн үед бол надаас ангаж халуунаа амар гоё. Цэцээ бас хөөрхөн байсан шүү дээ. Харин Цэцээ айгүй хөөрхөн байсан. яа, өөрөө. Надаар намтай. За би чамтай юу ярих гэж бодчихлаа. Би ингээд юмнуудаа тэмдэглэдэггүй болохоор ингээд мартчихад тийм аа. Чи тэмдэглэвчтэй. За. Өнөөдөр шалгалт ямар өгөвч гэх. За, өнөөдөр шалгалтад маш муу өгсөн байдаг байгаа. Багш нараа сонсож байвал үнэхээр уучлаарай. Ер нь бас уучлаарай. Албаар муу өгөөгүй шүү. Яг өөрийнхөө бодсоор өгсөн байдаг юм. Муу өгсөн байдаг юм аа. Тэгээд дараагийн удаа энэ үйлчлэлийн шалгалтын дээр би бараг амар муу гарсан бохоо. Нэг юм дээр Зүгээр хичээн биднаас хичээж байгаа. хичээд бид нэр тэгээд хүн болгоно яг л иймэрхүү гэсэн зүйлээ. Гаасан бид хоёроо. За ямар ч гэсэн энийг сонсож байгаа хүмүүс заавал бичлэгэн дээр лайк дараад YouTube бацсан маань subscribe хийгээрэй гэж хэлээ. За үргэлжлүүлээ. Бас Instagram-ийн дагаарай. Амар гоё подкастууд орох болохоор та нар заавал сонсоорой гэж хэлье. Би юу асан нэр season 1 дээр season 1 дээр оруулах хүмүүсээ бүгдийг нь шийдээд тэгээд бүгдэн рүү урилга явуулсан. Чи над руу явуулаагүй. Би чамраа явуулсан шүү дээ. Би чамд хэлсэн шүү дээ. Өчтөр зүгээр хэлсэн шүү дээ. Аман урилга хийсэн шүү дээ. Би тэгээд season 1 амар лаг эхлүүлнэ гэж бодож байгаа. Шууд background эдрийн бүгдийг сольж байна. Гоёор хийнэ гэж бодож байгаа. Та заавал дэмжээрэй. Нэ. За хоёул юу ярьж Яа, шалгалтын талаар. Ой, яруу уцаа чи хэр оролдож байна? За би бол уцын бол өдөр шинжингээ оролцож байгаа. Хэрхэн багцж байна? За ер нь бол яагаад ингэж их оролцож байна гэхээр би уцаараа хичээл үздэг байгаа. Тэгээд ер нь утас амлахаас арга байхгүй. Тэгээд ер нь одоо бол ер нь бүгд л уцаа оролцож байгаа гэдэг тийм үстэй. Бараг тэгэл би ч бараг өглөө жиж өдөр асаал бараг босчоод шууд нүдээс сэргээлээ уцаа аваад тэгэл харж байгаа юм чинь тэгэл өдөр нь асаал тэгэл уцаараа оролдож шүн дахиад оролдож байгаа юм чинь. Тэр чинь айгүй буруу штэ. Өглөөс ирээд 1 цаг оролдох хэсгүй байдаг байхгүй юу? Ингээд өглөөс ирчээ шууд эхний 15 минутанд шууд уцаа хараад ямар notification бүгдийг шалгахаар тэр өдөр ингээд стресстэй өнгөрүүлэх шалтгаан болдог гэсэн. Чиний ингээд ууртай байх чинь энэс шалтгаалдаг байж бас магадгүй. За уучлаарай. Би ер нь уурга болж байгаа шүү. Би өмнө бол амар зургуун ууртай байсан. Ер нь юм л болвол ингээд хүний хэлсэн үгийг амар өөр төрөөр тусгаж аваад амар ууртайсан байхгүй юу? Одоо л арай түргэн биш ортоолцоо. Удаан ууртай. Одоо бас ер нь бас нэг амар уурлах маань багасаад яг ухаажаад байгаа. Бясалгал хийгээд амжиж байна. Харин ой за тэр яг чиний подкастыг яаж сонсдгүй үстэй. Сонсдоггүй хаа. Би сонсож байгаа хүмүүсийг харж байгаа шүү дээ. Гэтэ би нөө шеэрлэгтэй бүр нөө паблик тохиргоотой шеэрлж байгаа болохоор ээж чинь хатдаг баха. Чи манай эдийг хайчих. Бас гоё.
Сонсож чадахгүй шүү. Би амир нэлийн бал амир магадгүй шүү. Ээж чинь уйдаад гарч байгаа хаа. Шинэ алтыг хэр загнаж зодож байна. Би ер нь сая л дүүгээ зодож загнасаа л та. Зүгээр чихвчнийхээ оролтыг хайх гэж загнаж зодчиход байна. Шинэ алтаа чихвчнээ таа байна. Үгүй тиймээс манай өнөөшөө тийм нөгөө нэг дөрөв багц сонгогдсон байсан байхгүй ямар ч дөрөв багц маань. Тэгээ төлбөр нь амар гарцсан. Ой, ямар ч үдцүү гэж нөө нэг хийт тэгээд топ 5 дээр сонгогдсон байсан уу? Ааха. Манай фаст хийсэн байсан шүү дээ. Тэгээд аав чи бөө юм болоод яхаарэ гэж сонсож. Юу тэгээ би ч код модыг өөрчлөө бүх юм өөрчилсөн. Ааха. Тэгээ би ч бүр сандраад яана ээж ирвэл одоо бүр яах болоо гэж шинэ алтыг чи би чинь тэнэг юм шиг яах гэж ингэ сонгож байгаа мó гэж дөрөв үеч гэж байгаа гэж шүү. Шинэ биш шүү. Юунээс цаанаас ингэж сонгож. Харин тийм байна. Тэгсэн чинь би төлбөрийнхаа мэдээллийг харахад орсон чинь нөө мэдээлэл хийсэн байхгүй юу? Огт зургт үзээгүй цаг дээр сонгогдсон байгаа асуухаар. Ааха тийм байлээ. Тэгсэн чинь мэдээлэл гэдэг дээр нь орсон чинь манай дөрөв багц сонгогдсон юмсан. Тэгээ автоматар сонгогдсон юмсан. Тэгээ би бүр шок. Тэгэл алхрын зарсан чинь буцаа авахгүй заяа. Аа. Яа тэгсэн чинь би бүр гайхаад Unitel руу залгасан чинь бас буцаа авахгүй. Ер нь Unitel-ийн операторууд нь буцаа авдаггүй шүү дээ. Ааха тэгээ бүр за маргааш ажлын цаг болохоор болъё даа гэж бодоод тэгээл авсан байт юм. Гэтэ яагаад ингэж сонгогдоод байгааг нь мэдэхгүй байна. Ингээд цоцлах үйлдэл хийчихэд тах чинь сонгогдоод байгаа. Гэтэ юунээс бүр арай л мяачаад тахшаа санагдах юм. Интернет 8 удаан. Unitel-ийн ер нь сүлжээ мүлжээ интернет дата эзэн 8 удаан болоод байгаа юм шүү. Би мобильд болохоор мэдэхгүй байна. За. Юунээс нэрж байлаа. Тэгээ юунээс ер нь бол айгүй удаан байна. Интернет нь ялангуяа. За. Ямар кино үзэж байна ойрт? За би бол өчигдөр нэг 2 өдрийн дотор би нэг амар хөөрхөн кино үзсэн байгаа. Тэгтээ жоохон дээр үеийн кино л та 2016 оны эмчнэр 16 гэж тийм дээр үе бас биш шүү дээ. За ер нь бол тий одоогийнх нь яг ингээд зүгштэйх нь би бүгдээрийнхийг нь хайж үзээд зураг хөрийг нь харсан чинь бас л тэр үедээ залуугаар л ийсэн юм лээ. Одоо л хөш юм уу? Одоо л жоохон урдсан байлээ шүү. Баг зэрэг юм орчихсон. Тэгээд би тэр эмчнэр гэдэг киног үзээд амар их юм ойлгосон. Ямар юм ойлгосон? За би аль тэр кинонд ганцаал байдаг. Ганцаал амьдралаа. Тий. Тэгээ ганц амьдтай ер нь бол хүссэн юм хүнд баригдахгүй амьдтай юм гэж ойлгосон. Би амар юм шууд мэдэрч чиний батсныг ч. Тэгээд бас хүн хитрхээ талгай буутай байсан ч гэсэн хичээвэл амжилтанд хүрч чадах юм байна гэдгийг ойлгосон. Хичээцгээе. Тэгээд нөө нэг одоо жоохон өнцөг хүмүүс байдаг. Тэгээд өнцөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол амьдралын боловцоогүй ер нь бол тиймэрхүү хүмүүс ер нь байдаг тийм үү? Тий. Тэгээд тэр хүмүүс ер нь бол тэр яг ингээд тэр кинон дээр бол тэр бага насндаа бол яг тиймэрхүү амьдралыг харуулсан байдаг. Тэгээд баг энэ киног баг их хүмүүс үзсэн баха. Тэгэл тэр хүмүүс маань эмээ өнгөрөөд хор харандаа болоод эмээг хаа хүслээр эмч болоод тэгээд эмээг нь алсан ч гэж хагалгаа хийж байгаа эмээ өнгөрсөн байхгүй юу? Тэгээд тэр эмээгийнхаа өнгөрсөн эмнэлэгт очиж жишээ авалтаа авах гэж тэр эмнэлэгтээ ажиллаад. Ой наад чинь биш юм байна. Өөр кино. Тэгээд тэр их болохоор амар гоё задлагддаг заяо. За. Бүр үнэн лаг тэгээд тэр дунд ахлах ангитай байхдаа багштайгаа амар татна байсан. Багштай сайн байсан байхгүй юу? Тэгээд тэр хүн эмч ахгүй юу гэхдээ. За, үргэлжлүүл. Эмч мөрчлөө нэг төрхөн зур багшийн мэргэжлийн хийнгүүтээ буцаа эмч болчихсон. Тэгээд тэр хоёр уулзаад тэгээ ирэхэд тэгээл ер нь бол тиймэрхүү юм гардаг. Тэгээ манай хайр амар хөөрхөн.
За үзээрэй гэж зөвлөе хүмүүстэй. Харин тий үзэл санаар юусаа харамсахгүй. Тэгээд би тэр юм дээр бас эмчнэрийг бүр амар ингээд ямар агуу хүмүүс идэм бэ гэж ойлгосон. Би бол саяхан Зэк Шнайдерийн Justice League үзсэн. Тэгэхээр наацсан байлээ. 4 цагийн урттай. Ингээд уйдаа харгаад үзсэн. Би зүгээр аавыг супер баатартай кинонд DC Marvel-ийн кинонод зүгээр оруулангуудаа хүчээр үзүүлэнгүүтээ. Тэгээд аав орно штэ. Үзчихээд. Амар дурлаад амар гоё кино нэвтрэх юмгүүтээ. Би ингээд жоохон байж шууд учир зүггүй спойлд алж байгаа. Яа, би юу явж нэрэтэ. Тэгэл ер нь бол 900 нэрээ тэр миний үзсэн кино биш үү? За. Юу яасан? Тэр гол дүрийн одоо ах нь штэ. Одоо л жүжигчин мэрэгчлээ хийдгүй юм бэлээ. Ямар мэрэгчлээ? Дооч юм уу? Үгүй загасчлаа хөлөө эсвэл тоогооч болсон бэлээ. Энэ хоёрыг амар IT да Instagram дээр хийсэн бэлээ. Тэгээ би бүр бараг өдөр болгон бараг өдрийн хэд дахин тийш наад өөрийнхөө зургийг хаддаг яваад л таа. Хүмүүс чинь амар карьер ингээд хийж байгаа тэгээд жоохон хүсэмаа хиймээр санагдах үедээ шал өөр мэрэгчлээ тийм шүү. Жишээлбэл одоо нэг Attack on Titan гэдэг аниме байдаг байхгүй юу? Тэрний ингээ манга зураач гэсэн. 2009 оноос үлээ 2009 оноос хойш ингээд мангагаа гаргасан. Энэ жил хүртэл ингээ гарч одоо ингээ 4 сард төгсгөлийнх нь бүлэг нь гарсан заяа. Тэгээд нэг ярилцлаган дээр мангагаа дуусгачаад халуусны газар ажиллах хүсэлтэй байдаг гэж ярьж байсан. Тэгээд одоо энэ гэхдээ анхных нь манга аягүй сайн. Тэгээд анхныхаа манга амар от болоод тэгээд анхныхаа мангаг дуусгачингуудаа цагаан халуусны газар ажиллах байх. Хүссэн мэрэгчлэрээ л ажиллах хэрэгтэй юм тий. Гэхдээ ер нь яг манга зураач гэдэг чинь ингээд амар хэцүү мэрэгжил болохоор жоохон ядарч байгаа хаа. За чи ямар мэрэгчлээ болох гэж байна? Би бол хоёлаа одоо мэрэгжлийн талаар яриа. Би бол эдийн засагч болно гэж боддог. Гэхдээ эдийн засагч ингээд бодохоор амар ингээд босоод мэрэгчлүүдээс арай амар юм шиг санагдаад байна. Амархан юм шиг санагдаад байгаа тийм. IT инженер гэдэг чинь сурах юм амар их. Тэгээд бүр амар хэцүү. Би уг нь IT инженер болъё гэж дунд сургалтаа боддог байсан. Тэгээд ер нь амар хэцүү юм байна гэж бодоод тэгээд ер нь өөртөө ч амар тэгээд бас хэрэгт ч гэсэн амар мөртлөө гоё мэрэгжил гэж бодоод эдийн засагч болъё гэж бодсон байт юм аа. Би ингээ хуульч болно гэж зарим хүмүүс игдэл баггүй юу? Би тэгээд хуульч гингүүт шууд хуульч гэдэг үгнээс нь ядраад шүү дээ. Баахан хуульч ээжлэл гэж бодогдоод гэтээ тэгдэггүй байх л та. За би бол зөө би бараг 1-р ангиасаа бараг дунд анги хүртлээ заяа. За бараг багш мэрэгчлээ болно гэж боддог байсан. Тэгээд ягаад гэх юм бол манайд өөрөө нөө багш мэрэгчлээ шүү дээ. Тий. Тэгэл ээжээ харахаар юм нэг ингээл хүүхдүүдэд хичээл заагаад тэгэл ер нь амар гой санагдсан байхгүй амар олон хүүхдүүдийн доод ингээл юм яриад хичээл заагаас амар гой санагдсан юм. За. Тэгэл ер нь би амар багш болох мөрөөдөлтэй байсан. Ер нь хоёр нь баг цэцлэгээсээ бараг багш болно дандаа багш болно гэж боддог байсан байхгүй. Тэгэл яг ингээд жоохон яг 8-9 ангиас эхлүүлээл ер нь энэ мэрэгчлээ амар хэцүү санагдаад ер нь хэцүү шүү дээ. Тэгээ ер нь бол багшийн мэрэгжил бол амар хэцүү. Тэгээ хүүхдүүд болохоор зөв жоохон амархан гэж боддог байж магадгүй л тэгээ зарим хүмүүс. Гэтэ ер нь бол яг ингээд манай ээж бол одоо бол ингээд баг цаг наргүй ажилладаг. Тэгээд ингээд бараг өдөржингөө ингээд утас ноутбук ширтээстэй байдаг болохоор ер нь бол багшийн мэрэгжил амар хэцүү. Тэгээд яг бидний том болохоор ямар болох юм мэдэхгүй л дээ. Тэгэл ер нь багшийн мэрэгчлээ солиод тэгэл дараа нь ингээ манай иш намайг ямар хуулийн чиглэлээр явуулах нэг одоо ер нь цагдаа тийм хуулийн чиглэлээр явуулах амар сонирхолтой байхгүй юу? За чи хэрвээ цагдаа болох юм бол зүгээр таарсан хүмүүсээ хөө чи зогс өдрөө амар автомат цагдаа болно. Тэгэд яагаад гэсэн чинь нөгөө нэг миний ирээдүг бодоод цалин өндөртэй тэтгэрд гарна тэтгэрийн мөнгө гэж амар их авдаг. Тэгээд баг 40 хэвтэй байхдаа л баг тэтгэрд гарчтай юм шиг байлээ заяа. За гэхдээ түрүүнээс ч надад хойшлцсон шүү дээ. Тэгээд ер нь бол
цагдаагийн ер нь бол цагдаа тийм хууль өмгөөл шиг ер нь бол тиймэрхүү мөрөсөд бол амар гоё гэж боддог. Гэхдээ бол би бол тийм юмнаас амар айдаг. Нэг өдөр бодолцоо гэх бай тийг. Тэгээ энэ бол тоглоом байлаа. Сүүс зайлцсан юм шиг болдог байхгүй юу? Тэгэл одоо бол ингээ амар олон мэрэгчлээ болохоор ямар мэрэгчлээ бол мэдээгүй л ямар ч гэсэн одооноос хэл сурж байгаа. Тэгээд хэлэлтэй байхад хөлтэй гэдэг үстэй. Тийм болохоор ямар ч гэсэн одоо эхний хэлэд бол амар хэл сурч байгаа болохоор яг 11 12 та болохоор яг ингээ хичээл сургууль орчих юм бол мэрэгжлийн талаар болохоор мэрэгчлээ яг доктортой болохоор тэрнийхэн талаар тууштай сурна гэж бодож байгаа. Яг энийг сонсож байгаа хүмүүс бас зүгээр л хэл сур гэж хэлээ. Зүгээр ямар ч юм зүгээр л сур. Бид хүлээх хэрэггүй. Чамаас өөр хинч хүлээхгүй болохоор зүгээр л өөрөө өөртөө уралдаал хэл сурж ирэл. Одоо бол бид хоёр үнэхээр харамсаж байна өөрсдөө. Би штэ. Би ингээд 6 7 8 дугаар ангид англи хэлтэй амар муу байсан заа юу. За. Бүр ямар ч үг мэдэхгүй тэгэл зүгээр л яг урсгах ингээд багшийн самбар дээр үссэн юм л ингээд бичдэг байсан байхгүй юу? Тэгээ чэйжилдгүй байсан юм уу? Ерөөсөө миний ойд тогтоолд ерөөсөө ордог байсан. Англи хэл би бас амар дургу. Чи ерөөсөө амар юу яасан бэ? Дуртай болий биш ээ юу лээ. Дурлаж сураагүй болохоор л тэгсэн баха. Тий, тэгээд ингээд яг ингээд бодоод байсан чинь яг одооноос амар сайн сурах бол болохгүй юм санагдаа. Тэгээ ер нь бол бараг түгээр ангиас бараг амар хичээд сурж байгаа гэх юм уу да. Бид одоо хоёрхан хэллээ шүү дээ. Тэгээд яг одоо ингээд одооноос амар хэл сурж байгаа бол ер нь бол амар олон хэл ямар ч нэг хэлээс ямар ч англи хэлтэй болох юм бол хаан чатсан ер нь бол хөлөө аваа явчих. Ер нь толгойгүй бие аваа явчих. Бие аваа явчих заяа. За. Тэгээд англи хэлнээсээ гадуур бас нэг хэл сураарай. Солонгос хэл. Ахаа нэг хэл ялангуяа би солонгос хэл сурахыг амар хүсдэг байхгүй. Даанч боломж нь олохгүй байна одоохондоо. Гэхдээ ер нь бол шүү дээ. Тэгээд боломжтой байх нь бол хэрэг боломжтой байвал зүгээр боломжтой байгаа ямар ч хэлээ сурчвал зүгээр боломжийг хүлээгээд байлгүй. Нэг нарийн сурахгүй ч гэсэн өнгөцгөө нэг ярианы чадвартай болчихвол ер нь бол амар боломж юм байгаа байхгүй юу? Гэтэ ямар ч гэсэн англи хэлээр гүнзгий шаттай болоорой манай үеийнхэн ер нь наданы хөвгүүд. Ер нь бол би бол одоо бас амар хэл ер нь бол ингээл линк тентхийн ингээл юмыг бол ингээ мөг зэжлэл ер нь амар хичээж байгаа. Тэгээд ялангуяа одоо бол ер нь бол амар хичээгэл ер нь бол амар хичээж байгаа гэх юм уу да. Тэгээд одоо удахгүй 12-оо төгсөөд оюутан боллоо. Тэгэл цаг яваад тогтсон ингээл нийгмийн хүртэл амар болно шүү дээ. Амар болно, хэцүү болно гэсэн. Өрсөлдөөнтэй юу? Тийм, ер нь бол амар өрсөлдөөнтэй хэцүү болно. Зүгээр одоо манай үеийнхэн бүр юу хийж байгаанаас 2-3 хэлээ зүгээр л чөлөөтэй хийж байгаа. Өөртөө юм. Харин тийм ээ, би тэгэхээр зарим хүмүүсээ хараад тийм хүмүүсээс зүгээр урам авах хэрэгтэй байхгүй. Миний нэг таньдаг хүүхдүүд байгаа байхгүй юу? Аа. За. Ингээд англи хэл, япон хэл, солонгос хэл зэрэг сурдаг. За. За. Тэгээд гэхдээ би бол ингэж зөвлөнө. Хэл хоёроос дээш хэлийг ингээд зэрэг сурахаар юу байгаа байхгүй. Самгардаад гэх юм уу? Олон хоёр талаа хөөсөн хүн хас ацрна гэдэг шиг. Хас ацрна. Тийм л юм бол тийм. Зүгээр хамгийн зэдэлтэй сурах гэвэл хоёр хэлэл зэрэг сур. Тэрнээс илүү болохоор үнэхээр хэцүү. Ингээ хоёр хэлээ ингээ зэрэг сураад аль нэг гүнзгий шатанд очиж штэ. Тэгэх юм бол ингээд өөрийнхөө хэл сурах арга барилыг олцоод нөгөө дараагийн сурах хэлүүдийг ингээд илүү хурдан сурах боломжтой байдаг байхгүй юу? Олон хэл ингээд зэрэг сурснаас хамаагүй бага цаг авна гэсэн. Надад л тийм санагдав. Яасан би энэ хүүхдээ ингээд стори хийхээр ингээд хичээмээр санагддаг шүү дээ. Тийм санагддаг заяа. Тэгэл би одоо яагаад байгаа юм бэ? Энэ хүүхдээ яагаад байгаа юм бэ гэж бодож. Тэгээд баг энийг сонсож байгаа баг өөргөө тэнцэж магадгүй. Тэгээд төвөөс баг гадарсан байна. Би дайчина. Тэгэл ер нь бас ажинаас нь
хөгжим мужик сурдаг үлээ. Нөө Монголын Тийм. гэхдээ би энэ үгийг хэлж чадмаа консерватор лөө. Тэгээд ажинаас амар гоё дуулдаг. Ер нь бол бүхэл төлөө яастай болохоор амар атаархдаг гэхүү дээ. Одоо атаархаас үр яхав дээ. Атаархаад тэр атаархангаа бас суралцах хэрэгтэй. Ааха. Хөөе. Тэр нь атаархаад ер нь бол атаархах амар зөө штэ. Ер нь хүн атаархнаа гэгээн цагаан атаархал байх хэрэгтэй байхгүй. Тийм. Атаархсан ч гэсэн нөгөө тэр хүндээ муу зүйл хийчихгүй хэ шиг яг өөртөө атаархаа. Өөртөө хүлээж аваад тэр хүнд тусгаж биш өөртөө тусгаж аваад. Тусах өнцгөө өөрчилсөн. Тэгээд атаархах юм бол ингээд юм хичээгээс бодол төрөл тэгэл тэр хүний давхыг хичээгээл байвал ер нь бол гоё штэ. Би бас нэг яг энэ дугаараас жоохон хэм маягаа өөрчилж байгаа хгүй подкастынхаа. Өмнөх дугаард болохоор 30-40 минут 20-оос 30 минут байсан шүү дээ. Энэ дугаараас шууд огцом өөрчлөөд 1 цагаас 2 цагийн хооронд хийх гэж байгаа. Ер нь бол тэгээд хүмүүс минь энэ нөгөөнийг яг энэ дугаар болохоор ямар нэгэн сэдвт баригдаагүй. Ингээд бид хоёр амар чөлөөтэй ярьж байгаа болохоор бас ярилцгаарай. Ер нь дараагийн дугаарууд ч гэсэн тэгж их төлөвлөгөөтэй байгаа. Бас яг энэ мөчтөр ярьсан шигээ дараагийнхаа зочдынхаа нэрийг дордол амьд цэцэг нэмэн төр болт бадам гарав нар байгаа. Хөөе би вэштэй ингээд болох уу? Би одоо энэ подкастыг ингээд дуусгах штэ. За. Дуусгахтаа би оролцуулмаар байгаа хүнээ хэлээ. Чи тэгээд тэрийг оролцуулж өгөх болох уу? Болно штэ. Тэр хүмүүсийг чинь season 2 дээр оруулнаа. Хөөе эрэгтэй хүн байвал хэлээрэй заа. Оролцуулах гэхээр эрэгтэй хүн байхгүй. Гэтэ би нэг эрэгтэй хүн бодсон баг та. Тэрийг хамгийн сүүлд харуулах гэж байгаа. Хамгийн сүүлд хахад байгаа тийм. Тэгээд ингээд хэрвээ ингээд нэг сэдвт баригдахгүй ингээд амар олон талаас нь ингээд нөгөө нэг олон талаас нь яриад тахаар ингээд тэр хүн гэсэн. Тэр хүн ч гэсэн аюу ярихад амар гоё яагаад ингээд энгийн мөртлөө гоё. Тэгээд нэг сэдвт баригдчихад тэр сэдвийнх нь асуулт одонд осчихор үнэхээр хэцүү ёо. Үнэхээр хэцүү гэлээ. Тэгээ бас ингээд подкаст хийж дуусчаа дараа нь дундаас нь катлах гэхээр нөгөө хэсгээ олохгүй ингээд баг бүтэн сонсож иж арай гэж болоо тэгээ хасцахаар амар төвхтэй юм билээ. Тийм болохоор би аль болох дундоор нь давтардахгүй яриад шот ярихыг хичээж байгаа. Энэ наач гоё. Чамаас олоод одоо баахан кат их хэсэгтэй болчлоо. Би бол амар ярэ хүнэлтэй ер нь бол амар ярэ болохоор ер нь над дээр нь ярилцаарэ. Би бол амар гоё хүлээж аваа шүү. Гэтэ нөө хоёлаа сэдвүү ярьж байгаа штэ. Сэдвүү ярьж байгаа. Гэтэ би нэг бэкграунд дээр нэг сэдв маягийн юм хийсэн байхгүй юу? Хүмүүсийг татах өвдөлтэй гэх юм аа. Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдгүй гэсэн юм ийсэн. Тэр талаараа ярилцаач. За би аль тэр талан дээр бол эрэгтэй эмэгтэй хоёр сайн найзууд амар байдаг заяа. Байдаг. Ер нь байдаг. Ялангуяа бид хоёр дээр жишээ авчи заяа. Би бол энэ талаар ингээм амар ярмаар гэсэн угаасаа. Би ч гэсэн юмс. Би тэрийг манай найз босод найзуудыг ч хасаарай. Бид нэр ингээд эрэгтэй эмэгтэйгээр нийлдэг. Тэгээд би яг энэ талаар амар ер нь бол эрэгтэй эмэгтэй зарим хүмүүс бол эрэгтэй эмэгтэй найзууд байдгүй гэж боддөө штэ. Энэ бол бушаал бодлоо заяо. Зүгээр нүг ойр тойрных нь хүмүүсээс нэг нь ингээд нэгэндээ төрлөө сайн болчих юм аа тий. Тэрнээс болоод тэгж боддог гэж магадгүй. Тийм. Тэгтээ орн бол эрэгтэй эмэгтэй бол сайн найзууд гэж байдаг заяо. Тэгээд яагаад байдаг вэ гэх юм бол би биндээ амар төвшигтэй байдаг гэх юм да. Тэгээд би бол энэ үгийг найзуудтай хандчихъя. Би бас найзуудтай хэлэх юм зөндөө байна уу? Би бол ч та нар жоохон гомцсон. Би бол гомдоогүй. Би таагагүй. Би тэгтээ ингээд жоохон өчигдөр гэж ансар өдөр хэлэхгүй бол энэ хоёулын 5 дахь өдөр гарна шүү.
За энэ 2021 оны 3 сарын 28 байсан тий. Тэ. Тийштэй 28-ны өдөр. Тэ. 28-ны өдөр ингээд ийм юм болсон мэт юм аа. За яагаад бид хоёр ингээд цагдахгүй дандаа хамт явдаг вэ? Залруулах хийя. Битээр. За. Бид хоёр болохоор ингээд ер нь бол би нэг амар ойлгодог. Тийм гэр тэгээ ер нь бол ингээд бусад найзуудтайгаа тэгсэн яг хамтгүй гэхээр бусад найзууд маань гарч ирдэггүй. Морьдаг. Тэгээд онцдаг. морьдаг болохоор тийм тэгээд бид хоёр болохоор ингээд морьдаг. Би морьдаг. Ой тэр чи хоёр хоног байсан шүү. Морьдаг. Тэгээд ер нь бол ингээ яг элдэн эмхтэй хоёр хүн байх юм бол яг би нэг амар ойлгоод амар төчгтэй юм санагдаад байхгүй надад яг ингээ надад бол яг эмхтэй хүнтэй илүү элен талангүй байснаас илүү эмхтэй хүнтэй элен талангүй байснаас амар дээр юм шиг санагдаад байхгүй юу. Тэгээ бас тэгээд за яраар. Тэгээд би болохоор нөгөө нэг эрэгтэй хүнд ярьж болох зүйл эрэгтэй хүнд ярьж болох зүйл эрэгтэй хүнд ярьж болохгүй зүйл тийм зүйл байдаг болохоор ийм юм байж байгаа байхгүй юу. Тэрнээс юусаа ялгарч малгуулсан зүйл дээрээ биш, огтхонч биш. Тэгээ би ер нь бол бүхэл найзуудаараа амар хүндэлдэг. Тэгээд бас зарим хүн надтай яаж харсан би ч гэсэн яг тэр шиг харчих юмсан санагдаад байгаа байхгүй юу. Ингээл хүн надтай ингээл энэ ингэсэн ингээл амар яриад яваас. Тэгэл тэр хүний яриа нь ингээ над мэйжхэн дээрээс сонсож байгаа юм бол за гээ би ямар нэг хүнд тийм нэг хар талахгүй зүгээр л нэг тэр хүнээс жоохон зайгаа байх хичээдэг. Тэгээ өөр ярихчлаа. Чи санаж. За бэж. Би нэг юм бэж. За яа. Нэг юм яричихсан юм аа. За бэж. Ой би чамайг санаж ахаар юм яа. За тэг. Тэгээд бас хүн ингээд зарим хүмүүс чинь чи надад яриаггүй гэж өөр хүнд ярьсан гээд тэгээд штэ. Тэр бол өөр асуудал байхгүй юу. Жишээлбэл одоо А, Б хоёр хүн байлаа гэж бодъё л доо. За. Тэгээ бас А, Б гэсэн хоёр асуудал байлаа гэж бодъё. Тэгэх юм бол А асуудлыг А хүн л илүү ойлгох шүү дээ. Б асуудлыг болохоор Б хүн л илүү ойлгоно. Тэгээд хүн уусаа арай ойлгох тэр тухайн сэдвтэйгээ таруулж тэр хүнтэйгээ ярьдаг байхгүй юу. Ер нь тэр хэвчээ гэж хэлсэн. Тий, тэгээд ингээд адилхан юм яриад иж бас болохгүй шүү дээ ингээд. Тий, яг би надад хэлчихсэн юм аа. Чамтай ингээд нэг юм ярьлаа гэж бодоход аминатай өөр юм ярина. Тэгээ бас эргэтэй найзуудтайгаа бас арай өөр юм ярина. Энэ бол арай өөр асуудал. Тий, тэгээд тэр хүнд нь тэгсэн одоо надад бас хувийн амьдрал гэж байгаа шүү дээ. Ярихыг хүсэхгүй зүйл гэж бас байна. Тий, ярихыг бас хүсэхгүй зүйл гэж байгаа. Тэгээд би бас ингээ хэдий сайн хайчихсан хамаг найзуудаа ингээл өөрийнхөө хамаг юмыг бас яриа таачаад байна гэж бас байхгүй. Тийм л одоо ингээ хэлүүлээ найз ч гэсэн нэгнийхээ зүгээр л 50%-ыг л мэдж байгаа. Чамайг хамгийн их ойлгох хүн бол чи өөрөө л гэдгийг бас мэдээд бас хэтэрхий хэдий сайн найзууд байсан ч гэсэн тэр хүний бүх талаас нь бүгд нь мэдгүй гэдгийг ойлгоод бас мэддэг юм шиг бити яриасаа. Тийм тэр хүнийхээ амьдрал бас хэтэрхий битгий ороосаа. Гэтэ яг арах үедээ бас орно, орохгүй үедээ бас орохгүй байх хэрэгтэй. Тийм ээ. Жаахан мэдрэмжтэй яа. Жаахан л мэдрэмжтэй байж хэрэгтэй байгаа шүү дээ. Тий, жаахан. Тэгээ бас ингээд хүн чи их өөрчлөгдөж юм. Юу гэсэн үг юм бэ? Яахад өөрчлөгдсөн юм бэ шээ. Гэхдээ хүн угаасаа өөрчлөгдөн шүү дээ. Тэгээд тэрэнд ингээд хэтэрхий ингээд тусаж өөр дээрээ тусаж авах хэрэггүй байхгүй юу? Зүгээр л өөрчлөгдөл ингээд энэ зан чанараа өөрт нь таалагдахгүй зан чанар байсан юм билүү? Өөртөө таалагдахгүй байсан зангаа ингээд хаяад арай өөрчлөгдсөн юм билүү, тий? Хүн хүрээлээсээ авлаа заяа. Бараг өөрчлөгддөг баха. Тэ. За. Би хэрэг амар ингээл сайхан ингээ хүмүүстэй нөхөрлөөл хүн болгонтэй сайхнаар мэдлээл ингээл хүн болгонтэй сайн байна уу явж ирсэн чинь
гинт одоо өөр хүмүүстэй нийлчлээ гэж одоо тэр хүмүүсээс шал өөр хүн. За энэ дээр хэлгээд хинэгч дордож хиндэрч жишээ аваагүй байгаа шүү. Тийм. Тэгж болох. Зүгээр би өөр хүн балыг ярьж байгаа болохоор тэгээд хүн хүний бодол өөр болохоор ярьж байгаа шүү. Тэгээд би хэрвээ ингээд авчаарай. Ахаа. Авчаарай. Хаяах юм хаяарэ. Хайчхал хэрэгтэй юм байгаа маа. Тэг би тэг яг энэ подкастн дээр болохоор яг хин нэгэнд бэгдэж ирээгүй. Яг өөрийнхөө яг ярих гэсэн юмнуудаа яриад яг өөрийнхөө амар нээлттэй байгаа шүү. Тэгээ нэг би хэрвээ тэр хүмүүстэй нийлж агаад шал өөр хүнтэй нийлжлээ гэж бодъё л тоо. Ингээд. За тэгэхээр болвол би ингээд арай өөр жоохон хараачтай болоод өөр болохоор хүмүүс тамайг нэг хуучин шиг бодоод хүн ингээд айгүй хурдан дасан зогцчихдаг болохоор тэгээд тэр байгаа орчиндөө айгүй хурдан дасаад баг зэргийн л өөрчлөлт гардаг байхгүй. Тэрнээс өөртөө ингээд дутуу үнэлж байсан юм бол биш. Ерөөсөө ингээд өмнөх юмнуудаа тэр чигээр нь мартаад өөр юмруу тэмүүлээд байгаа огтхон чир биш. Зүгээр л баг зэргийн дасаад өөрөө ч мэдхгүй жаад тийм байж бас олон тэрийг ингээ сайхан нэгээр хэлээд ойлгуулад юм гоё байх хэрэгтэй. Тэгээ бас ингээд гэхдээ ярьчих дараа чи. Тэгээ бас хүний ингээд тархийг нугаадаг тийм хогийн хүмүүс бас бай шүү. Тархи угаагаад бас байна. Гэхдээ үедээ ингээд харьцчаад хэрэггүй үедээ зүгээр танихгүй юм шиг тийм хүмүүс бас байна. Тийм хүмүүсийн дээр л зүгээр манай найзууд айгүй мундаг хөр хүмүүсээ тий. Энэ хэсгийг гэж биш зүгээр хас наатгаа. Би хасваар байна. Хасах гэж энэ хэсгийг хайх гэж бөө юм байна. Хөөе чи бүр амар тэнэг заяа. Гэвэр нэг үнэн тэнэг юмуд энэ хасахгүй оруулчин заяа. Инээ ч хасгаа. За энэ ер нь аль хэсэг хасаарай. Хүү амтаад юу ч чадах юм. Хүн муулж муулаа гэж бодсон шүү дээ. Муулаагүй байгаа. Би тэр юу ч муулаагүй. Би тэр юм биш нэ муулсан. Бид хоёр ер нь аль амар одооноос юм амар хичээж байгаа. Ер нь аль хүн муулахгүй гэж бодож байгаа. Юм бол нэг ирээр харъя гэж бодож байгаа. Тийм ер нь аль дүүгээ загнахгүй болж байгаа. Энэ дүүгээ загнахгүй гэсэн чинь түмээ бүр миний ажид амар инээтэй зэрэг гарч байна. Ой, нэг юм ихэд яасан гэж түмээ манай дүү түмээ штэ. За. Тропи рүү үтсэн байхгүй юу? Гэдэг. За. Тэгсэн чинь сөөжин тим бигсэн. За. Сөөжин саяхан үзэж таасгаа тэгээд сөөжин нэг ялтаад ойлч болсон чи дагаач ойлч юм ойлаад. Тэгэж өгсөн. Йоо, жүжиг өгсөн. Тэгэхээ мэдээ зүгээр амар жүжиг өгсөн. Бүр хитрхи кино гэдэг үгээ хаяа. Чи наад жүжиг гэдэг үгээ хаяа амар муухай сонсогдод байна. Гоё штэ. Үгүй өстэй муухай. За ойлголоо. Окей. Тэгээ манай дөө амар ороод сэтгэл зүрхэн зориулж байгаа. Тэгээ бас тэр нь бас нэг талаараа бас айгу сэтгэл хөдлөө гаргаж ийн үзчих зөв хэрэг. Нөгөө талаараа намайг суу байна гэж бодоод намайг зодоодсон. Би биш тэ нөө эмснэр гэдэг киног үзээд. За. Ингээл амар ер нь би ингээ кино үзэх амар сэтгэл хөдлөл гаргадаг байхгүй юу? Ялангуяа K-drama дээр уйлах хэсэг дээр бол би эндгийн мөчраад яа би зүгээр сэтгэл би бүр амар гарснаас нь 4-5 хоногийн дараа үзсэн байхгүй юу? Одоо box office 2 дугаар байранд орж байгаа. 1-р байранд болохоор аватар. Уг нь аватар ингээд анх 1-р байранд багтана. Endgame ингээд аваад 1-р байранд нь орсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь аватар дахиж хятад кино театраар гаргаад тэгээд буцаад 1-р байраа авцсан. Тэгээ одоо 2 дугаар байранд байгаа гэсэн. Тэгээд Endgame анх үзчихад спойлдаад үзсэн. Спойлд олчаад очиж үзсэн. Тэгээ бас оюун баярагч анаагч тэгээд өсгөө тэгээд үйлсэгч битээр үзсэн байхгүй. Бас Цэко. Манай дээд Цэко. Хотроо явж аа. Бичээд байгаа. Тэгээд үзчихээд тэг би ингэ сэтгэл хөдлөл гармаар байсан ч хичээд гаргаж чадаагүй. Жоох хөөхд байсан байх. Ер нь гаргах хэрэгтэй шүү. Тэгээ бас ядж хахад манай танхимын хүмүүс ямар ч сэтгэл хөдлөлгүй хүмүүс байсан байлээ. Тэр нөөник шүнийх нь үзүрийн хүмүүс амар гоё орилж морилаад ёо эдэр гэж орилж морилаад тэгэж үтсэн байлээ.
тэгэж үзмээр. Тэгээд зүгээр би одоноос жаахан аним сонирхож эхэлж байгаа. Би яг чамд босод хүмүүс зөвлөх аним хийлээ. Your Lie-ийн April-ийг үзээрэй. Зүгээр жоохон гониглуулна. Тэгээд зохиол нь бүр тийм юм сонирхолтой биш ч гэсэн үйл явдал нь айгүй сонирхолтой биш ээ. Үйл явдал нь үзээд баймаар тийм дотроо оруулцдаг болохоор энэ анимыг даваад үзээрэй. Бас Attack on Titan-ыг буюу Shingen кино Kyojin буюу давтлагын нөлөөч бичнийг үзээрэй. Одоо season 4 нь өчигдөр гараад бишээ season 4-ийн part 1 нь өчигдөр гараад дууссан. Зөвсөлийн анги гараад амар тулаан ихлүүлчихэнгүүтээ дууссан. За тэгээд part 2 нь 2022 оны үйл буюу баг 2023 онд гарна. Тэгээд тэр болт заавал үзээрэй гэж хэлээ хүмүүс. За тэгээд дараах болохоор Читгэрийн ангууч штэ. Гэтэ читгэрийн ангууч тийм надад бол тийм зөвлөх юм биш нөө нэг дөрөв хөгжүүлсэн байгаагүй даа. Гэхдээ зохиол нь бүр тийм сайн биш. Тэгээд дөрөв хөгжүүлэлт нь гайгүй. Тийм болохоор ер нь айгүй өндөр үнэлгээ авсан гэж байна. Манайд одоо үзэж байгаа байхгүй ер нь л. Тэгээ нэг би гэхдээ ер нь бол ингээ нэг хайлт хүмүүс сонирхоод бас зүгээс асуунаа. Чи ихтэй үзье. Аним чавар ингээ кино минь үзэж яхад ингээ жоохон юу ба штэ. Жүжиглэл муу байх үед ингээ сэтгэл хөдлөл гарахгүй штэ. Аним болохоор тийм жүжиглэл сайн муу байна гэж ерөөсөй байхгүй. Тэгээд зохиол нь амар татаад тэгээд амар сэтгэл ямар төрөл бүрийн сэтгэл хөдлөл зэрэг гаргах хувьдтэй байт юм аа. Гэхдээ K-drama бас айгүй гоё юм байлээ. Би нэг Kimbo Joe үзсэн байхгүй юу? За. Карантина үтсэн. Тэгэл ёо бүр сэтгэл ингээд уурлах, баярлах, доглох тийм сэтгэл хөдлөл зэрэг гарч мараад ёо. Гэтэ надад тэр кино амар гэгээлэг кино санагдаад байдаг. Ямар ч нөгөө нэг өсөлтөө юу байхгүй. Тэгэл ер нь ямар гоё кино вэ гэж би бас үзтээ бодчихсан. Жүжигчт нь бас амар гоё болохоор зүгээр. Тэр хоёрын үерхжсэн мөрлөө салсан гэж бодохоор бас харамсалтай. Харин тийм ээ. Би гэхдээ бас нарны үр садыг үзэн гэж бодож байгаа. Би нарны үр садыг үзээгүй ганц хүн нөх амьдралгээ. Энэ хорвоо дээрх. Хөөе би ч гэсэн үзээгүй. Тэгвэл үзээд. Би бол K-drama-нуудыг явал амар нэг хэдэн жилийн дараа бол үздэг хүн. Би бас бүр амар хоцогцсныхаа дараа үздэг гэх юм да. Би бас K-drama үздэггүй байна. Хаяалны үздэг. Стартап гэхдээ гоё байсан шүү. Яа, тэр Goblin биш тий, K-drama. Би үзээгүй, BTS баялаараа. Яа, тэр бол амар гоё кино бас. Жүжигчтэн нөгөө эрэгтэй жүжигчтэн амар сайн жүжигч гэх юм уу? Тий, тэр бас манай хайр. Чи айгу олон хайртай байгаа. Хоёлаа нөгөө найз ярьжсэн. Бид юу кино болчихоо. За ингэ жаахан энэ давшааныг ашиглаад найзуудтай хайртай шүү гэж хэлээ. Хайртай шүү. Бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд ерөөсөө өчигдөр зүгээр гуй гэж чатан дээр угаасаа л нэг нь бичсэн байсан шүү дээ. Тэгэхэд чинь сайхан ингээд юу гэх юм ярэ. Дахиж гуй гэж чат бичих ямар ч шаардлагагүй байх гэж бодоод зүгээр гараад бөөнөрөө юу лээ цагаалга тэр уулзна гэж тохирсон байх гэж ойлгоод би тэгээ зүгээр бүтсэн байхгүй. Би бас тэгж хэлсэн байхгүй юу. Тэгшигт ингэж хандаж хэлгээд сонсож байгаа юм бол хандаж хэлгээд ерөөсөө хувь чадаач би тэгээ тохиолцохгүйгээ зүгээр л баг таарлцсан заа юу. Харин таарлаад ярьж гүйж хата баг алхсан л да. Алхаж байгаа баг гүйгээгүй бараг л гүйсэн бичиг гэж бодоод тэгсэн байгаа шүү. Бас уурлах ямар ч чадсан байхгүй. Бадмаа мига хоёр батлна. Ер нь батлна шүү. Дан ерөөсөө хоёулахтаа хүүс юм шиг л яриадсан зүгээр. Гэтэ би уурлаагүй. Би уурлаагүй шүү. Би зүгээр тэр үедээ жаахан нэг сэтгэл нэг сонирмолсон. Жаахан ганцсан. Уусаа найз тийм за юм угаасаа байх юм чинь. Харин би бас тэгэл за ер нь би ч гэсэн ер нь ингэдэм дөө гэж тэгэл хэлсэн. Зөндөө муудалцаад сайн талцчаад жижигхэн юм дээр угаасаа баг тасчих хэрэгтэй байхгүй юу? Хоёлоо амар хэлдэг байсан. Би тэр амар хэлдэг байсан. Би тэр амар хэлдэг байсан. Бас задалдаг байсан. Үгүй хоёлоо тэгж амар хэлдэг байсан бол амар санагдсан тий. Хоёулынх нь ингээд харах үнцэг шал өөр байсан байж магадгүй. Тэгээд бас амьдралын ихэнд ингээд жоохон өстэй болсон ч юм уу.
Эсвэл ингээд Гэтэ түмэн надад нэг ингээд адилхан зүйлсийг харсан болохоор тэгэж байсан магадгүй. Тэгээ чи тэр үед амар сонирн бодолтой амар хүүхэд байсан. Би өөрчлөсөн би ястай сонирвш. За үгүй шүү. Ер нь бол түмэн ингээд ир хүн мөртлөө буулж ийн гэж бас байхгүй бол бэ. Энэ шиг катлаа би. Катлаа. Гэтэ ер нь бол түмэн бол амар буулж их ярьстай байсан байхгүй да. Тэр үед чинь би ингээд ер нь бол чадчихтай ингээд ер нь бол уурлах баярлах энийг ер нь яхахтай ингээд амар ярьж чаддаг. Гэхдээ би угаасаа нэг сургамж аваад ч юм уу айгу буулт хийдэг болсон байлээ. Тийм түмэн бол ер нь бас болцсон шүү дээ. Одоо өгсөн юм яар харахгүй би одоо буулт хийдэг. Би буулт хийдэг шүү. Чи чивээгөө чи. Ер нь бас түмэн саяхнаас ер нь буулт хийдэг болсон. Тэрнээс ч өмнө ингээл надад баян ингээл бүр ингээд баян юм нэг хэрүүл болсон заяа баян. Тэгэл эсвэл нэг нь ингээд групп мөрөд шууд гарчин амар санаа. Би гардаггүйсэн шүү. Тэгэл гарахаар л манай гэд хөөх юм ин оруулсан. Гэтэ би түмээд тэр үедээ амар ингээд түмээд тэрсээ гомсдгүй байсан тэр үедээ зүгээр л ингээд амар уур хүрээл бүр ингээд үгүй хоёлаа тийм дотмон биш байсан болохоор тэгж аахгүй. Дотн биш хүн ингээд үг хэлээд зөрөөд ахаар одоо би одоо чиний өд зөрсөн ч гэсэн чи одоо баг таахгүй шүү дээ. Аха. Тэр үед ингээд дотн биш байсан болохоор л тэгээ санагдсан баг. Бас энэ сэдвийг нэгэн төндсөн дээр дотн биш бэжэж ингээд тэр хүний бүр ингээд гоочлоод байдаг хүмүүс бас зэтгүү хэцүү. Ингээд бүр дотны найзууд ингээд нэг ингээд хоёулахнаа байхдаа ч юм уу хоорондоо байхдаа ингээд хэлж болно шүү дээ. Чиний тийм чинь айгу болохгүй ч юм уу. Тэгээд өөр баг танихгүй зүгээр л нэг мэддэг хүмүүс ингээд мэддэг зүгээр ингээд танилцдаг баг зэргийн зүгээр ер нь баг зэргийн биш ер нь айгу таньдаг заяа. Тийм байж чи ингээд нэг олны өмнө ингээд доош нэгээд тахаар бас хэцүү биш хэцүү чи юм. Нөгөө нэг гой харагддаггүй байхгүй юу? Тийм үү. Зүгээр тэднэрээ өөртөө гоё гэж боддог л хал та. Гэтэ бусад хүмүүстэй тэр нөгөө нэг үгнүүд нь яг яаж ч тоо энэ хүмүүс бол мэдэхгүй шүү дээ. Өөрийг нь яриад явах юм бол тэр хүн яаж тэр одоо тэр хүн лөө яаж дайрах болоо. Тийм болохоор зүгээр хүнийг ингээд олны өмнө биш ингээд ганцаарч хэлж тэр тухайн ярьж байгаарэ гэж хэлээ. Би бол тэгэхээр хичээлээ яг одны өмнө. Тэгээ хүмүүс хоёул ингээд юугаа хуцаад байгаа бэ гэж бодож байгаа. Юу ч яриа солиороо байгаа гэж бодож явах үү. Хоёр мэдрэл хавтай гэж бод. Энэ хоёр юугаа хуцаад байгаа болоо. Энэ хоёр юугаа мэдээ. Бас намайг ингэж бодож магадгүй ямар их яриа таслаг хөөхт вэ гэдэг. Ерөөсөө битээр ингээд найзууд болохоор ингээд хамаагүй ярьж байгаа болохоор таслаад байгаа шүү. Тэрнээс би хүний яриа таслах дурггүй байгаа шүү. Тасалдаггүй байгаа шүү. Тэр хоёроос бинээсээ давж ярих гэдэг. Өмнөх дугаарыг сонссон хүмүүс байвал мэдж байгаа байх. Би ерөөсөө хүний яриаг аль болох таслахгүй хичээдэг гэж гээд амар дуусахтай сонсд юм бэлээ. Ер нь бол амар дуусахтай сонсдог. Гэтэ яг хав надтай ярихаар ингээд амар сайн надаас дээгүүр гах гэдэг юм аа. Ирээгаад тэ насан бардгүй маа. Би гэтээ бас анх ингээд подкаст хийж эхлэхэд амар сандарчээсэн. Монгол залтай ингээд ярьж марахад сандарч мандаад одоо бол амар гайгүй болсон байлаа. Өчигдөр мужигаагчтэй 5 дахь дугаар хийж яхад бас гайгүй байсан. Хөөе нэрээ Монгол хэлний подкаст гэсэн соёлын хайрын талаар ярих уу? Тэр сэдвийг үлдээгээрэй. Би тэр сэдвийг хоёр хосод үлдээсэн. Тэр талаар хоёр хостой ярилцсан. Өсвөр насны үргэлж юу юм гэж үгээд. Үгүй би хайрын талаар ярмаар байна. Үгүй би чамаар яриулмааргүй байна. Би караш талаа. Одоо болно. Одоо хангалттай. Хойлоо хайрын талаар яриа. Үгүй. Ботод киног руу гараа. За манайха хайр гэдэг бол ер нь амьдралын бүх юм байдаг шүү. Миний талаар хайр бол ер нь амьдралын бүх юм гэж боддог. Би бол тэгж боддгоо. Зүгээр л амьдралын нэг хэсгэл гэж боддог болохоос амьдралын бүх юм гэж боддоггүй. Яагаад гэвэл хүн болгон амьдарч байхдаа юм болгоны хайрладаг болохоор би бүх юмыг хайр гэж боддог. Наад өнцгөөс чинь болцгүй юм бэ. Миний өнцгөөс болохоор Тэгээ хайр чинь ер нь бол амар олон төрлийн өнгөтэй шүү дээ. Тэгээ ер нь бол би бол бүхэл ер нь бол амьдралыг ер нь бол хайр гэж боддог. Тэг чи яг ямар хайрын нэр байна? Би бол бүхэл хайрыг хайрч байна. Үгүй энэ чинь ээж аав маагаа хайрлах, гэр бүлийнхнээгаа хайрлах, дуртай зүйлээ хайрлах, тийм хайр
дотор нь зөндөө олон детальтай шүү дээ. Чи яг ялын хайр гэдэг үг чинь гэтээ хайр гэдэг үг чинь амар олон хүнээс бүрдсэн болох ганц л бүх юмыг агуулсан юм чинь хайр. Би хараа хайрыг гэж хэлэхгүй. Хайр. Гэтээ хайр гоё шүү. хайр гоё шүү. Би кинонд хайртай. Би бас өөртөө хайртай. Би тэгтээ ер нь бол үзэн бүх кинонуудын гол дүрийн залуу зам амар хайртай болдог. Ой, би бас өөртөө хайртай. Нөө нэг Тандрын Iron Man гэдэг дуун дээр гардаг хэсэг тий. Гинт нэг дуу орж ирээ талгаа. Дун гэж орж ирээ. Дууч шүү. Дуу би дуулахгүй яа. Яа. Би гэтээ. Дуур юм да. Сайхан нөө нэг автодон гэдэг лөө хоолой анцлаа шүү дээ. Тэрийг сураад сайхан cover идэр хийн гэж бодож байгаа. За хийхгүй. Би артист болчих үү дээ боошиг. Яа. Игүү арга хэмжээнд дээр очиж дуурчуулаад. Ой, энийг би өөр дээр ярьж байгаа шүү. Эбог яриаг байгаа шүү. Гэхдээ нэг Вандепо анир хоёрыг сүүлд харсан харуу сонсноо чи. Сонсоо. Ямар гоё дуугаад тээ. Гоё дуйлээ. Клип нь бас амар хөөрхөн байгаа тээ. Би чамаа өчтөр сансараа гэхээр чинь бишэд сонссоо. Тэгээ бас нэг анирын нэг чи яара ившээ юу ямар хэсгэлээ ямар ч гэсэн нэг тэрийг сонсоогүй. Ер нь анирын хэсгүүд амар гоё юм байлээ. Тэгээ бас дахилт амар гоё. Бас нэг үгүй дахилтын ингээ би бараг шууд сонсож бараг чэжилзээ гэхгүй. Ингээд бидний амьдрал тохиолдог зүйл болохоор ч гэх шиг. Бараг ингээд би бараг тэр дугаар коуч чивэрсэнэд байдаг шиг. Ингээд тэгэл ингээд бүр ингээд сонсоод амар гоё дуулээ. Та нар бас сансараа цасааг бол. Нөө нэг бас AMC-ийн Perfect Blue шүү дээ. Тэр сонсноо. Йоо амар. Сая шинээр гаргасан уу? Амар гоё дуулээ. Сая цамган дээр гоо гаргасан л та зүгээр клипийг гаргаад YouTube дээр анх удаа байршуулж авахгүй. Тэрнээс цамган дээр нь бол байсан. Цамгийнхаа нэр Perfect. Сонсоогүй. Тэгээд зүгээр амар гоё дуулээ. Сонсороо зүгээр амар сэтгэл рүү шууд ингээл хүрдэг. Клип нь бас зүгээр баг кино заяа. Кино. Амар чанартай клип тэгээ бас амар гоё дуулсан байлээ. За хоёлаа баг ярилцаад нэг цаг шахуулж байна. Дахиад нэг цаг ярээ. Өчигдөр тэгээ нэг илүү балан юмнууд хасаарай да. Үгүй би хасахгүй. За хаснаа. Гэхдээ тэр хэсгээ хайж олох гэж хэцүү байна. Зүгээр дээ. Зүгээр. За ямар ч хаснаа. Хасгүй бол амар сонин хоёлоо бүр амар ирсэн байна. Зарим сони хэсгүүд хаснаа. За тэгээд энэ дугаар айгу уйд харгуу дугаар болж байгаа гэж найдаж байна. Миний зарим дугаар тийм байх гэж бодож байна. Уйдгартай байсан байж магадгүй. Манайд энэ ямар уйдгартай дугаараа байсан. Зарим дугаарыг. Тэгээ манайхаа жоохон уйдгартай байсан ч гэсэн зүгээр л сонсч уйдгартай байвал ингээд хурцгаа сонсчод уйдгартай биш болчихдээ шүү. Энийг хурцгаа би хоёроос амар хурдан ярьж байгаас тий. Би яж удаа хийж магадгүй. Шаал би жах удаа ярьж магадгүй. Би бол ингэж би бол жах хурдан ярьж магадгүй. Гэхдээ хурцгаад ярьчвал ингээд хийж байгаа юмд ч гэсэн ингээд амар хурдан дагаад хурдан ичт юм бэлээ. Гэтэ бас удаан ингээд хурдан юм сонсчиход толгой ингээд тэрнийг гүйцэж төрүүлэх гээд бас ядраад байд юм шиг санагдсан надад. За чи надаас одоо амар гоё асуулт асуу энэ хүмүүс одоо сенс нэмэрэх ингэж очиж магад надаас одоо гоё асуулт асуу. Ой чи надаас очих би дараа нь асууж байгаа. За сайн байцгаана уу хүмүүсээ. Төмөгийн подкастыг сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За би бол Төмөгөөс одоо амар гоё асуулт асуух чинь. За ирээдүйнхаа яг одоо урдаа тавьсан мөрөөдөл зэрлэг хоёр ч өөр штэ. Гэхдээ миний хувьд адилхан байт юм аа. Адилхан байдаг байхгүй. За тэгвэл энэ талаараа жаахан ярьж хүмүүс бас сонирхож магадгүй. Яг энэ Түмэн амгалан гэдэг хүн яг юу мөрөөдөл зорилготой юм болоо гэж бас бодож магадгүй. Нөө нэг нэвтрүүлэг санаанд орчлоо. Апирант. За тэрнийг орж исэн шүү дээ. Үгүй би зүгээр хэлж заяа за. Бити төр заа. Нөө нэг яваад шүү дээ. Амар нөө нэг эхнэрээсээ салцсан мэтэр гэдэг амар шот дайрацсан хөтлөгч. Санж гэнэ үү?
чи дээр бичлэг Аа үзсэн үү? тийм. Ахаа үзсэн. Тэр ихтэй сонир хөтлөгч тий. Тэр ихтэй сонирхолтой. Харин тийм. Хүмүүст бас сонирхолтой байгаа штеп гэдэг хэсэг нь яг чиний над хэлсэнтэй адилхан санагдаад би хэлмээргүй санагдчихлаа гэхгүй юу. За тавьсан. За миний хувьд бол тэгээд том хүүхэд болцсон болохоор айгу том 16 настай хүүхэд болцсон болохоор иргэний өнөмлөх авсан болохоор ингээд хий юм өрөдгөө болцсон гэх юм уу. Зүгээр ирээдүйд тийм болно гэдэг зорилго тавьчихдаг. Тэр нэг юм өрөдөл болчдөг. Би тэг бас энэ гэхдээ миний давуу тал байх гэж би боддог. Зорилгоо ингээд мөрдлөө ингээд тийм олон хүмүүст хэлээд байдаггүй. Болохоор баг өөрөө л мэдчихэдэг. Ер нь амьдралгүй ер нь батгаа байсан гэж юу? Тийм. Жишээлбэл манай дүү бол чихрээ бараараас гэж боддог. Би бол тэгж боддгоо. Наач их гоё юм. Гэтэ би эсвэл жоохон байхдаа зөндөө маш их тийм юм бодоод лимитэн дүүрсэн болохоор одоо тэгж бодохгүй гэж магадгүй. Би зүгээр шүн усны шигтэн болмоор байна гэж боддог байсан. Шүн 30 удаа залбираад унтдаг байсан бас B10-ын цагтаа болмоор байна гэж бодоод залбираад унтдаг байсан. Я бас Twilight шигтэй болмоор байна гэж боддог байсан. Ингээд хооч ангийнхан заяа. Аватар анги заяа. Тэгээ бас My Little Pony-гийн дөрүүд нь ингээд нэг дүр болонгуудаа тэгж тоглодог байж үлээ. Тэгтээ бүгд байсан шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр 5-2 дээр одоо юм жоох хөвгт байгаа шүү дээ. Бали. Хой. Иймэрхүү юм яриад би тэгээд гайхчихсан. Юу вэ? Итгээгүү мүү надад гэж бодож байсан. Би өөрөө ид шитэгээд итгэсэн заяа өөрийгөө. Тэгээд ингээд нөгөө идтэй бас итгүүлэх гэж байгаамаа. Бас нөгөө нэгээ бас итгэж байгаа юм шиг царай маарай. Итгэж байгаа юм шиг хариу үйлдэл үзүүлээч байхгүй. Би тэгээд итгэсэн байх гэж бодоод өөрөө хүртэл тэрэндээ. Чи заримдаа ингэж боддог. Би ингээд амар юм бодож, ер нь амар юм боддог болсон гэхүү дээ. Нөгөө нэг хүн одоо ганц л юм дээ штэ. Хүн хизээж хүчж магадгүй. Би гэхдээ одоохондоо хөл мөхлээс айхаагүй байна гэх юм уу. Би гэхдээ заримдаа амар тэгж боддог юм аа. Хүн хизээж хүч болно. Яаж амьдрах болоо? Юм бол ядаж хийхийг хүссэн магаас хийчих юмсан. Тэгээд миний амьдралд юу тохиолдох болоо? Ядаж ирээдүгөө харцгаамсан гээл. Хэрэг би ингээд одоо яриа болоод бүний ярианд орж байгаа маргааш өглөө нөхцөн байвал энэ хорвоогоос байхгүй болцсон байвал яана гээл. Би нэг тиймэрхүү юм боддог болцсон. Тэгээ бас заримдаа ингээд одоо ингээд гутал цүнх гэлээд нь штэ. Одоо бидний өмсөж хэрэглэдэг зүйлүүд. Тэгээ энийг бол яг ямар хүн энэ одоо энэ готл гэдэг юмыг готл гэж нэрлсэн болоо яг хин нэрлсэн болоо гэж юм боддөө шүү дээ. Наад чинь бол зүгээр л уйдсных шүү. Окей, зүгээр заримдаа тэгж боддог. Тэгээ заримдаа амар ингээд жоохон өхнөөс хайдаг гэх юм уу да. Эсвэл ингээд жоохон гэр бүлийн алхыг амар айдаг. Ингээд өхнөө орондоо дуулж чадахгүй орондоо дуул ээж нөхдөг гэдэг шүү дээ. Тэгээд ингээд би ингээд орондоо дуурлангууд гинт тэр маань бодогдоод шууд болчтой байхгүй ингээд айгаад. Тэгээд би нас нэг айр нэг тиймэрхүү юм амар боддог болцсон. Тэгээ энийг зарим хүмүүс ингээд мухар сүсэг гэж ойлгож магадгүй. Мухар сүсэг бол биш. Энд зүгээр Монгол ясанд цэрлдэг зүйл байгаа шүү. Тэгээд зарим хүмүүс бүр хитрхий тууширч чад жоохон нөө нэг Монгол стажил эдгээр шууд мухар сүсэг яах гэдэг тэргээл тэгээд дээ штэ. Тэгэж бас болохгүй шүү. Хитрхий тийм задгай байж бас болохгүй. Бас хитрхий нөө нэг юм болох нэгээд итгээд санаа зовоод өөрөө стресс зүйлээд байж болохгүй. Тэгээ би бас энийг мэдчихсэн манай нэг их судалгаа заяа. Чи нөгөө Boffact-ыг дагдаг уу? Үгүй. Boffact дээр амар гой баримтууд тавьдаг байхгүй юу? Админууд нь. За. Тэрэн дээр тавьчихсан нэг факт заяа. Хүн ингээд ажилдаа явах нь дайнд явахаас илүү эрсдэлтэй. За. Энийг өдөр тутамд учирч болох эрсдлүүд жишээлбэл би ингээд шатаар боожхдаа шагаагаа мотлаа шатаар өгөхөөр дахиад толгоогоо яг шатны ирмэг дээр нь зөхиод ухаалдаад тарих маань өгчиж магадгүй. Эсвэл машин дайрлах өгч магадгүй. Тийм янз бүрийн элдв янзын нэг
эрсдлүүдээс болоод дайнд явахаас илүү эрсдэлтэй байдаг гэсэн. Бас чинээсээ ярьж байсан юм хүн зүгээр хүн төрлөختөө анх үүсээд Монгол хэл анх үүсэхдээ зүгээр л ямар нэгэн аваа гаргачаал тэр аваанаас нь үүссэн байхаа. Готл гэж нэрсэн. За тэр ч яг уу тэгээд ер нь аль тиймэрхүү би амар муухай сэтгэдэг. Гэтэ бас нэг ингээд яг итгэхгүй байхаар заа юу. Гэр бүлийн юу ч хэмээр юм. Тийм зүйлийг байдаг та. Тэр айгүй нөлөөлдөг. Ингээд юу ороо ингээд хураахгүй ямар нэг юм ингээд явахаар юу ажил бүтдэггүй гэдэг шүү дээ. Юм шиг санагдав. Бас ингээд аягандаа хоол үлдэх шиг зүгээр л бүтдэггүй юм шиг санагдаад. Тэгээд энэ чинь бас хүний ихтгэл үнэмшил гэдэг зүйлтэй. Яа гэдэг. Ихтгэл хүн яв. Тэгээд шүү дээ. Тэгээд ороогүй байна гэдэг чинь. Тэгээд ихтгэл үнэмшил гэдэг чинь нөгөө хүн итгэж байгаа юмараа болдог. Тэгээ бас нэг кинон дээр гард юм аа. Өглөө цайгаа угаагүй гарцсан чинь ингээд машин дээрлээд юу ачдаг, сурчдаг. Тэгээд огноо ингээд чим үлддэг. Дүүтийн хамт. Тэгээд дүүн ингээд алга болчихдог. Ямар кино вэ? Чи үзчихсэн үү? Үгүй. Нэг тийм Монгол кино үү? Тэр нь аль нэг тиймэрхүү юм амар байж ш. Гэтэ Монгол кино. Би аль тиймэрхүү юм амар. За, яар. Би яг ингээд яг нөгөө нэг ороо авах болохоор ажил бүтггүй гэж хэлж штэ. Яг тэрэн дээр бас ингээд баг байн ингээд баг өглөө хаалган тэр ингээд бодож босож хэрдэг заяа. Тэгэл гээс ороо гэж тэгэл ороо авах байхаа ороо гэж. Тэгэл нөгөө нэг аяга нөгөө нэг дор нь угааж ирнэ штэ. Тийм үү? Би ч мэдгүй байна. Тий. Тэгэхгүй бол нөгөө нэг гэрэнд нь тэртээ нөгөө нэг би нэг тийм өгүүлэг сонсч байсан юм аа. За. Нөгөө нэг гэрээ идэхдээ аяга ингээ бараг нэг хонолоод угаадаг заяа. За. Тэгсэн чинь ингээ орныхон доор нэг юм байгаад идэг. За. Тэгээд яагаад байгаад байгаа юм болоо гэ. Тэгээд тэр хүнтэй ингээд ярилцсан чинь энэ гэрийн эзэн ерөөсөө аяа тавгаа угаахгүй баян бөөгнүүлж иж нэг дор угаадаг. За. Тэгээд тэр нь бохор бишээ барьж бохор заван гэв. Зүгээр нэг юм байсан даа би тэгж жоохон мартчихэж тэгсэн чинь дараа нь ингээл тэрэж ингээл тэр гэрээ идэхтэй ингээл орой яг идэж уусан нэг хаяг нэг шиг аяа байсан ч гэсэн яг дор нь угаагаад байсан чинь тэр хүн одоо л байгаа л байсан заа юу. За. Тэгсэн чинь дахиад асуугаа чи яагаад явахгүй юм бэ? Би яг чиний хэлснээр ингээд байгаад байна штэ гэдгсэн чинь нөгөө нэг юулээ хидээ ингээ угаасан ч гэсэн хуучин үлцээ юм алга болдоггүй. За. Нөгөө нэг тиймэрхүү л утгатай юм заа юу. За. Тэгэл би бараг тэрнээс хойш бараг ингээд эзэн аяа тавгаа ингээд бараг дор нь ингээд угаагаас нэг халбан байсан ч гэсэн ингээд амар угаагаал ер нь тийм болцоо. Бас нэг чулуу хамаагүй хөдөлгөж бэртээ оруулж чаддгүй гэдэг шүү дээ. Тэр амар үний юм шиг санагцсан. Би ингээ жоохон бахаас амар нохоо нэг яг уруулаад яг ингээд цэжин дээр амар ураад тэг бүр урж байгаа нэгээд шүлх мөснийгээд амар удаашралж харагдаад баг флаш шиг харагдаж байгаа байхгүй юу? Өөрөө ингээд амар удаашралтай ингээд хадж байгаа нэгээд харагдаж марагдаад тэгээд өсний ингээд амарч байгаа харагдаад би ихтэй өөрөө юу ч хийж чадахгүй. Тэгээд дараа нохоноос амар яадаг болоод тэгээ манай үеэл энэ аюулаас хамгаалдаг чулуу гэдэг нэг чулуу гэж байсан. Гэхдээ жоох хүүхдүүд байсан болохоор баг сургуульд ороогүй жоох хүүхдүүд байсан. Тэгээд би тэг чулуу жигнэсээ л аюулаас хамгаалт юм байх гэж бодоод. Тэгээ нохоноос хамгаалах гэж одоо баян өөртөө авч явдаг гэсэн байхгүй юу? Тэг гэртээ ирээд гэртээ авчирсан чинь яг тэгэл дараа нь амар би өвдөж мөвдөд ингээл ганц миний бие бишцээ. Гэр манай гэрээ бүгднийх нь бие минутад ингээл амар гэртээ амар сонин уурын цал ингээд бүрдэл амар хэцүү гаацсан байхгүй юу? Тэгэл би яг нэг чулуу өглөж болдгоо дэрийг санаад тэр чулуу шууд гаргаж хаяал. Тэгсэн чи яг тэрнээс ч зүгээр болсон шүү дээ. Тэр амар сони юм. Харин тий. Ер нь хааж явсан нүг нэг мод тасалж болохгүй чулуу аваад нөө тэр чулуу хөдөлгөж болохгүй гэдэг шүү дээ. Болохгүй юм болохгүй л байдгийг шүү гэж хэлээ.
Тэгээд би бас нөгөө зурхаанд аим ичдэг заяа. Би ястай итгэдэг. Тэр 6 ч нэ штэ. Зөвхөн болон нийтлэг байдаг тохиолддог зүйлсийн юу ачт юм шиг санагддаг. Гэтэ яг бүр тийм шинжлэх ухаан 6 шинжлэх ухаан чидэг гэж байдаг бол тэд нар бүр нэг гариг марг би бидний нууц гэх подкастаа сонсч ирсэн. Гариг маргийн хөдөлгөөнөөс шалтгаалаад тэр хүний заяа төрөлт нь баг зэрэг нөлөөлдөг байж магадгүй. Тэгээ яг тэрүүгээр нь хамгаалдаг байх гэсэн. Нэг талаар үнэн байж магадгүй. Тэгээ би ингээд зурхаануудаа өглөө болгон уншдаг заяа. За. Тэгэхээр ингээд яг ингээд минутэд таардаг байхгүй юу? Тийм үү. Тэг яг таардаг заяа. Тэгээ би ингээд юу амар зурхаанд итгэдэг болцсон. Тэгээ зүудний тайлал гэж яддаг шүү дээ. За. Тэгээ жаахан ойлгомжгүй зүудээ бас зүудний тайллаар тайлчаар амар санагдаад байдаг. Яа, би нэг шалгаруулт нь шүү дээ. За. Бичгийн шалгаалны шалгаруулт баха. 4 дахь шатных дээр нь заяа. Би баруун тэнцэг байх гэдэргээд амар юу хийжсэн шүү дээ. Утаа чам хэлжсэн шүү дээ. Жохон айцтай. Тэгэл яг хариун гарах өдрийнх нь шөнө нь би ингээд яг сэргээхаа өмнө заяа. Яг сэргээхаа өмнө надад мэйл ирээд тэгээ би тэрийг ингээд нэгэд харсан чинь босоод мондөг хүүхдүүдээсээ үргэлжлэхгүйхэн шиг дараагийн шатанд дэнцэнд баяр хүргэе гээд тийм зүүдэлсэн. Тэгэл яг сэрээд тэр өдөр нь хариун ирээл тэнцэг гэсэн хариу ирээл. Тэгээ ер нь үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг юм шиг санагцсан надад. Тэр дүүд би ингээд заримдаа дүүд үнэн байж магадгүй. Заримдаа ингээд нэг юм заримдаа ингээд нэг юм яа чи. За яриад. Би ингээд юм бодоод дундчих штэ. За. Тэгэхээр тэр бац юм зүүдэлж штэ. Би шаал өөрийн зүүдэлдэг нэр. Би өөрийн зүүдэлдэг. Би зүгээр явах багтаа авсаар болыг зөндөө зүудлээл тэгэл явах зүуд нь ордоггүй байсан. Тэгээд би бас ингээд тэгээд зүгээр биел өөрөөр зүудлэн зүуд биелдэг гэж бисээ хэлсэн шүү дээ. Яа тэгдэг байж магадгүй шалтгаан нь болохоор үгүй чи нөгөө хонсор зүуд гэж нөгөө хонсороос гарч байгаа зүйл болохоор хонсор нь хүний ирээдүйдтэй холбоотой байж магадгүй. Би болохоор би ингээд ер нь аль би ингээд заримдаа юм бодоод унтчихсан, заримдаа юм бодохгүй унтчихсан заяа. Би амар ядарсан үед аль юм бодож чадахгүй унтчихсан заяа. Тэгэл яг юм бодоод унтчихсан шүү дээ. Тэгэх юм бол яг тэр бодсон юм амар гоёор ингээд зүудэнд минь орж ирдэг. Заримдаа яг тэр бодсон юм амар муухайгаар зүудэнд минь орж ирдэг. Тэгэл би ингээд амар их сансан хүнийгээ зүудэндээ бодож унтчихсан шүү дээ. Тэгэх юм бол зүудэндээ тэр хүнтэйгээ уулзчихдаг. Нэг ингэдэж штэ. Зүудэнд чинь орж ирсэн хүн чамайг сансан болохоор орж ирсэн. Тэр бол бодлаа шүү. Бодлаа. Харин тийм ээ. Чи тэр хүнийг сансан болохоор чиний зүудэнд орж ирж байгаа болохоос ш. Чи тэр нөгөө хүн чамайг бодсон болохоор орж ирж байгаа юм могтонч биш. Харин тийм юм байлээ. Хүн чамайг ингээд зүудлээ тахаар нойрч өгдөггүй гэлээ. Тэр бас бодлаа. Нойрч өрөхгүй шалтгаан байгаа бол чи зүгээр л уцаа орлоод байгаа болохоор л тэр чи яаж үдтэй. Би мэдчихэв. Би ард яг түмэн шиг ер нь ингээд ер нь юм зумыг бодохтой амар зөв тааж магаад хүнд ер нь зөвийг хэлдэг болсон шүү. Ер нь түмэгээс амар суралцж байгаа. Би бас суралцж байгаа. Тийм түмэн бол надад ерөөсөө буруу юм хэлэхгүй зөө. Ингээд ер нь хэлсэн юм байг үнэн байна. Тэгэл дараа нь буруу юм хийчихэл түмээг өгөнд орохгүй зав би ингээл өөрөөрөө хийчихэл түмээ яг чиний үнэн байсан байлээ гэж хараад хэлдэг. Би өмнөөс чинь орох гэх миний өгөнд яагаад орохгүй гэж игээд. Би гэхдээ чаад итгэдэггүй одоо ч гэсэн итгэдэггүй. Яа солиортой. Хөөе чи нөгөө миний хэлсэн подкастыг сонссноо? Үгүй. Бидний ноц гэдэг подкаст байдаг байхгүй юу? Байдаг байхгүй юу? Тэрэн дээр бас саяны чиний ярьсан зурхаа гэж ярьсан юм аа. Би ихтэй сайн байна. Гэт ямар ч гэсэн зурхаа нэг тийм үнэн байх бас тал байж магадгүй байна. Хүн ингээд яг төрхтөн ингээд гариг мариг одмот чинь нэг хэлбэрт орно штэ. Аа. Бараг тэр хэлбэрт дахиж ингээд тохиолдохгүй штэ. Бараг л дахиж тохиолдохгүй гэх юм уу. Тэгээ 10,000 жил нэг тохиолдолж юм.
Тэгээд ер нь тэрүүгээр нь хувь заяа нь бас хувь тавилан нь бас баг зэргийн төлөөлтөг гэж магадгүй. Тийм шүү. Би гэхдээ дараа төрөл хой төрөл гэдэг итгэдэг. Ер нь итгэдэг. Би бас итгэдэг. Монголчууд чинь тэмдэг эдэр тавьдсан шүү дээ. Тийм. Тэгээд манай одоо баг дүү заяа. Хоёр амар том дөв төрүүлж юм гэдэг амар том. За. Тэгээд ер нь байж магадгүй мэн гэж бодсон. Хой төрөл гэж. Ингээд нөгөө тэр хүнийхээ сүнсэн нэрлээ гэдэг чинь зарим хүмүүс нөгөө одоо хин нэгнийхээ хайртай хүнийхэн ч юм уу нөгөө хүн төрөн штэ. За. Тэгээд тэр хүүхдийнхээ сүнсэн нэрсэн гэдэг үлээ дээ. Тэгээд дэдэж штэ хүмүүс чинь. Ярьдэн штэ. Аха. Тий. Би бол тэрийг бол үнэн л гэж боддог. Тэгтээ би бол ингээд амар яг наад бүх талаар бол ингээд амар бодоод айдаг болсон. Зүгээр үхээд өөрийнхөө үхснийхаа дараа амар жоохон өвдөлттэй үхэх хүн өвдөлтгүй үхэл бас хүн зэ. Ямар ч зүйл үхснийхаа дараа өөрийгөө байдаг ч гэж мэдэхгүй тэгээд дараа нэг хашин тогтножээснаач мэдэхгүй байх гэж бодохоор бас харамсалтай байгаа. Тэгэл чи нэгэн хормын дараа ингээд бараг эцнээс ингээд явчихсан заяа. За. Тэгэл чи дахиад амьдрахгүй гэж бодлоо. Үхсээ амьдрсан ч гэсэн өмнөх амьдралаа мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор. Тийм болохоор нэг л амьдрна гэдэг үг тийм бодохтой байхгүй. Тэгээд нэг чиний заагаар шин чиний тариад өгөх ганцхан л байгаа болохоор тэгээд ганц л амьдрах юм да. Тэгээ бас нэг төстэй царайтай хүн гэж байдаг шүү дээ. Тийм хүмүүс байдаг тий. Бүр яг усны тослол юм шиг адилхан. Бэш. Тэгээд нэг хүн дор хаяж 6-аас 7 өөртөө адилхан 6-аас 7 хаа тэр хавцаа адилхан хүмүүс байдаг гэсэн. Тийм тооцоол байдаг байлээ. Нэг миний шиг царайтай хүн байдаг болоо. Жишээлбэл ингээд хамрын юу юм уу? Хамрын хэлбэр нүдний хэлбэр эдэргээд аягүй олон өөр хэлбэр байгаа шүү дээ. Бас нүүрний хэлбэр эдэргээд амар олон хэлбэрүүд байгаа шүү дээ. Тэгээд тэр олон хэлбэрүүд нэг багагийн бодлогын хэлбэрээ модны аргаар бодно шүү дээ. За. Тийм бол тэр 7 тэрбум гэсэн танд хүрдэггүй гинэ. Тийм болохоор ер нь өөртөө хүмүүс байдаг. Би ихтэй өөртөө адилхан харж байгаагүй. Намайг хүмүүс биш дээ. Батматай амирд адилхан гэдэг. Батматай өөр ихгүй. Тэгээ өөр л дөө гэтээ ингээл зарим хүмүүс ингээл Батматай амир адилхан гэдэг юм л. Яг зарим хүмүүс гэтээ адилхан санагдаад юм аа нэг. Яг нэг юм адилхан харцчихаар тэр чигтээ адилхан юм шиг харагддаг болохоор. Хоёрын ямар нэг юм адилхан байж магадгүй. Би тааш зөндөө штэ. Гэхдээ Мигад хоёроос өндөр болсон байлээ шүү. Яа харин тийм Мига амар өндөр болсон мөлий. Хүмүүсээ Хасаа юу ярьж байлаа. Зүуд ярьлаа. Нэг 6 морхоо ярьж байлаа. 6 ярьсан. Тэр ингээд тасалтаад бас юу ярьж яснаа мартаад сануулж байгаа шүү. Парентинг. Тэгээ бас энэ хүртэл сонсож байгаа хүмүүс баярлалаа гэж хэлье. Бараг нэг зөндөө баярлалаа. 1 цаг 20 минут сонсчлаа шүү дээ. Энэ манай хамгийн анхны 1 цагт авсан дугаар болж байгаа. Тэгээд энэс цааш дандаа 1 цагт авсан дугаарууд гарах учраас дэмжээрэй гэж үгээд юу ч болсон дэмжээрэй. Тэмцэн хүмүүстэй зөндөө баярлалаа. Би бол амар ярив болохоор би бүрийн түмэг задсан байдیں۔ Намайг удаа яриулаарай гэдэг. Тэгсэн юм уу? Март чи удаа яриулаач чи. Чи ямар тэнэг наач юм бэ? Хөөе, нэг YouTube-ийн Анандын орсон подкаст сонсноо. Үгүй. Гоё дуурсан л гэж. Хаа. Гэтэ YouTube-ийн подкастууд амар гоё чанартай. Цаадлын нэг бэкграунд студент амар гоё болохоор.
Гэрэлнэ. Хөөе тэгээ тэнийг юм шиг өөрийнхөө подкаст дээр тэнийг юм шиг хүний подкастыг сайн нэрээр ядах юм. Өөрийнхөө гоё сайн нэрээр. Би ирээдүйд ингээд хөгжиж мөгж штэ. Тэгээд оюутан болохоор сайхан студид дээр хийх болноо. Болноо. Бас энийг сонсож байгаа подкаст хийдэг хүмүүс ойл намайг ураарай. Би подкастт авахыг хүсдэг шүү. Ер нь тийм байдаг аах шүү. Бас ивент итгэгч лөө. Ивент итгэдэг хүмүүс ойл ивент итгэхийг бодоорой. Ивент итгэжтэй болмоорой. SoundCloud-та Pro Unlimited болгомоор байна. Тэгэхгүй бол нэг өнгөө апплод их нь баг дуусч байгаа. Надаа бас мөнгө байхгүй. Мөнгөө зарцуулсан. Тийм болохоор ивент итгэгч хэрэгтэй биш үү? Тэгээд ер нь бол ингээд байнгын сонсогчтой орчвол амар гоё юм. Ер нь байнгын сонсдог хүн ч гэсэн дайжлаа. Тэгээд тэр хүнд амар баярлаа. Тэгээд маань юмыг ер нь хийхдээ амар тулсан хийдэг хүн байдаг баг шүү. Тэгээд маань ирээдүйд студитэй болохоор бүр гоё энэ одоо бичлэн ярьслах юм гэх лөө. Ер нь тийм ярьслах хийгээрээ гэж хүсэж байна. Баярлаа. Би юу ярьж яах вэ? За өөр юу ярих вэ? Гомь ярих уу? Өсвөр насны үеэрхлээ гэдээ. Өсвөр насны. Би тэрийг ярмаар байна. За чи юу хийж бодлаа. За чи өөрөө бодож байгаа юм байна. Би өсвөр насны үеэрхлээ шал худлаа гэж боддог л доо. Үгүй нүуник юм чин туршлагагүй дээрээ тийм байдаг штэ. Тэгээд өсвөр наснда ингээд үерхээ туршлаа суугаад ирээдүйд гэрлэг хүн тэр ингээд үерхээр өсвөр насны үерхэл худлаа гэдэг юм шиг санагдаж байгаа хгүй. Тэрнээс өсвөр насны үерхэл бүтггүй гэсэн тийм зүйл бас байдаггүй. Тэгээ ер нь аль нэг амар шалин малиг бол бишил ах гэж бодож чинь таарахгүй болол салсан л шүү дээ. Болж өтнө гэж л үерхсэн байл шүү дээ. Тэгэл таарахгүй болохоор салсан л шүү дээ. Тийм үстэй. Үгүй бас тэр чинь бас гоё дурсан бүтээх хэрэгтэй. Ер нь бол бас хитрхи ингээд олон хүнтэй үерхэд өөрийгөө тийм болгоод байх шаардлага. Тийм болгоод байх хэрэггүй. Бас ингээд огт хүнтэй үерхгүй байж бас болохгүй. Бас болохгүй. Нэг хүнийг хайрлсан бол бараг нөгөө нэг бараг тэр хүнгүүгээр амжирч чадахгүй боллоо зүгээр хайрлаад зүгээр дотроо хайрлаад тэгээл бүр тэр хүнгүүл байж чадахгүй бол бүр бүхгээд байгаа юм шиг санагдаад байвал тэгээл шууд гуйгаад ирэх гоё. Гэхдээ бас нөө нэг бас огт хүнтэй үерхгүй байж болохгүй. Бас хийх болохгүй байна. Нөө нэг бүр тийм эндэн харилцааг хүсдэг хүмүүс бас байж болох юм биш. Бэж болно. Манай Амина шиг дараагийн дугаар дээр энэ талаар ярилцсан. Яагаад хүнтэй үерхгүй байгаа вэ? Юу яа? Амина гэж тий. Мүцээ авъя гэд гуугатсан байхгүй юу? Хүнтэй үердэггүй X болохоор би тэг өгөхгүй. За. Би тэг өгөхгүй гэсэн. Мим явуулсан шүү дээ. Яа, би нэр анх удаага ийм удаан үнтэй ярилцж байна. Подкастн дээр бас ядарч юм байх шүү. За өөр сони юу вэ? Өөр тэгэл 50 дөө. Юу яах вэ? Хөө чи нэрээ өчтөр наваа баахан тэнийг юм шиг баахан шахаатай газар явуулаад. Шахаа? Шахаа юу? Шахаатай газар явуулаад миний бүзийг амар болгоо хийсэн юм да. Тэр чинь хин ч хамаагүй тийм замаар явахсыг намайг дагах гэдэг зөрүүлэл. За чи. Тэгэл би тэрийг угаасан чинь амар гоёнг орсон мэт юм. Юу вэ? Тэгэл за ярээ. Тэгэл гэртээ ороод хутлаарсан чинь муу түмээгдээ стэнэрэг гэл батчаа юу чинь. Ботгоос цааш юу даа гэхгүй юу. За өөр сони юу вэ да? Өөр 50 дөө. Хүмүүс одоо гайхаж байгаа. Асуух асуулт ч үгүй яах гэж.
Тэгэл 50 л биш дээ. Ер нь бол амар 50 байдаг болсон. Ер нь бол. Ер нь л ойрд амар 50 байгаад байгаа шүү. Ер нь. Хэрхэн таргалах вэ? Талаар ярив. Таргалахыг хүсэж байгаа хүмүүс бас байж болно шүү дээ. За таргалахыг хүсэж байгаа хүмүүсээс би юм ярья. За ярив. За таргалахыг хүсэж байгаа хүмүүст бол ингэж хэлмээр байна. Өглөө босоод юм идэн штэ. За. Идэл өдөр нь юм идэхгүй ч байсан бол идсэн ч болно. Аа. Тэгэхээр хэрвээ шөн юм идмээр байвал идсэн ч болно. Босоод ид хамаагүй. Тэг юу гэх юм хамаагүй. Газар амьдрна. Арай тий. Шөн босоод юм ид. Шөн хідэн цагчсан хамаагүй. Гэтэ хүний хадаа жоохон хямрах магадлал өндөртэй л та. Гэтэ зүгээр таргалмаар л явж байдаг. Just eat. Тэгээд шөн хаал ид. Шөн юм идвэл идсэн ч болно. Тэгэл ер нь бол нэг иймэрхүү л байгаа л байвал ер нь шөн юм идээд байвал ер нь бол таргалах маш өндөр. Тэгээд ер нь бол тасгал хөдөлгөөн бас бага хий. Юм хийсэн ч гэсэн жоохон хий, жоохон маш жаах. Тэгэл нэг иймэрхүү л таргалан да ер нь бол. Идчихэд шууд. Тэгэл шууд хэвтэх хэвтэй. Гэтэ бас эрүүл мэнд муу гэдэгтэй. Гэтэ ер нь тархалыг хүсэж ивэл. За би гэтэ амар турж байгаа ер нь. Яна том турж байгаа ч гэдэгтэй. Том хүмүүс сонсоод энэ хоёр одоо юу хэлээр байгаа юм гэж бодох байт. Итгэл батайв гэж бодох байт юм аа. Миний өндөр бол нэг 72 маяртай гэдэг үл байгаа хаа. 72. Тийм 72 байна уу 71 мэгтэй л авах 73 мөр ч юм. За миний өндөр бол нэг тийм байдаг байгаа. За миний жим бол яг миний биеийн тохирсон. Би бол өөрийгөө нэг амар тарган магаан гэж боддгоо. 70 кг. Үгүй. 80 кг. 63 кг. Үгүй 63 кг. 80-аас 17 кг төрсөн биш. Яа, үгүй хөө би яхаараа 70 кг байдгийг. 80 юу? Би ингээд 65 кг байж байгаа. Тэгээ 68 кг болоо. Тэгээд би бол яг ингээ хэвийн зэн дээр байгаа. Би бол өөрөө ерөөсө тарган байгаа гэж ерөөсө голдоггүй. Амар хөөрхөн. Би бол амар хөөрхөн. Чи нэг жоохон гоё мо яриад тарах байхгүй. Тэрнээс үгүй миний гоё айгүй гоё. үлээгээд байгаарай. Чи наад үлээдэг яагаад юу наа нэг бэлээр заваад өгнө. Одомчны өгнөдөө байсан гэж. Тий, зүжээд агаар маар гэдэг нь бэстэй дургүй. Би дуртай. Тэгвэл би чамаа бэсий. Тэгээд ер нь бол би өөрийгөө ер нь амар голхой байсан. Ер нь жоохон миний гуй мой амар жоохон тарган маргаа ингээд жоохон тэгдэг байсан боловч одоо ерөөсөө найзынхаа зөвлөгөөгөөр бити намайг өөрийгөө голжий. Чигээ өөртөө л таалагдж болоо. Хэний зөвлөгөө? Гэсэн. Нууц. Миний хаа биш юу? Би бол их тийм. Тэгээд нэрээд тийм юм да. Би ер нь хүмүүс таалагдах албатай. Гэхдээ хүнд таалагдах албатай биш заа. Гэхдээ өөртөө таалагдах хэрэгтэй байхгүй юу? Хүн чинь. Ингээд өөртөө таалагдахгүй бол тэрийг ингээд өөрчлөх л хэрэгтэй. Тэрнээс ш. Би бол өөрийгөө амар хөөрхөн нийтэд ер нь ярианы ур чадвар сайтай. Би ер нь амар чадвартай охин гэж боддгоо өөрийгөө. Дараагийнхаа дугаар дээр гэтээ бас ингэж гоё ярина. Феминатай. Тэгэхээр арай жоохон хард зүйл талаар хэмжүүд байна. 16 тангууд байна да. Нэг 14 хүүхдээ хүүхдээс арай өөр юм ярих байлгүй дээ. Фемина. Яа. За. Ямар ч хийсэн. Юу хаа. Чиний зэрэг хуучин Instagram үнэ хайр юм аа. Тэгэхдээ тэрийг гарахаас өмнө гээс устгах гэж яхад чинь. Харин тэгсэн чинь санас руу гарсан чинь бутаж авахаар байлцсан. Би ямар гарыг гэж гарсан юм шүү дээ.
Одоо би ингээд нэг бэкграунд дээр чиний инстаграмыг хийн штэ. Хүмүүс чиний инстаграмаар орж харангуут чиний хуучин аккаунт чинь харагдаад тэгээд арай олон фолловерсыг нь жинхэнэ аккаунт гэж ойлгоод тэгээд чиний хуучныг чинь дагаад тэгэж штэ. Харин тийм ээ. Тэгэж болоод байгаа. Гэтэ хүмүүс минь зөв аккаунт дагаарэ. Чи тэгээд юу яа тэр хуучин аккаунтынхаа чамаг дагаж байгаа хүмүүс бүгднийг дагцаа. Би бүгднийг дагсан шүү дээ. Тийм үү? Яг хэрэгтэй. Тэгээд яг хөө миний followers нь 500 хүрчээсэн байхгүй юу? Хуучин аккаунтын. Тэгээд жоохон харамсалтай л юм. Гэтэ зүгээрээ хэдэн жилийн дараа 5,000 фолловерстай болсон байгаасаа гэж ёо. Угаасаа хэдэн жилийн дараа болчихноо. Би бас нэг 10k матай болмоор байна. За ээжи. TUMK доогуур зураас багш. Би бүр 6 гэдэг нас. Яг корона дуусчмал би ингээ амар хийж бүтээ гэсэн амар их байгаа байхгүй юу? Даач корона гэж юм. Хав юм коронороо чихээ ба. Наад чинь зүгээр их шалтгаан шүү. Гэхдээ яг үндэл гэхдээ яг юм хий гэхээр ингээд зүрөөсөө нэг хийсэн болохгүй даа юу. Зүгээр ингээд за мэдхгүй. Тийм үү. Нүг хүн чинь гэртээ байхаар гэртээ л байна гэж бодоод ерөөсөө юм хийх. Бодод тартахгүй. Тэгээ хүний цагийг амар үрдэг зүйлийн хамгийн ихнийх нь бол онгод орохыг хүлээх байдаг шүү. Тэгэхээр онгод угаасаа байхчгүй. Чи өөрөө л хийвэл хийхгүй бол хийхгүй. Тийм болохоор зүгээр л хий. Яг одоо хий. Бас энэ завшааныг ашиглаад подкастынхаа нэрний очрыг хэлэхэд манай подкаст хийхий гэдэг юм л дээ. Тэгээд яг удаан унших юм бол хий гэдэг юм хийх асуудалтай байгаа шүү. За энэ подкастыг сонсоод бүх хүмүүстээ хандаж хэлээд юмыг ингээд хийхдээ битгий шантгаарай гэж хэлээ да. Шантруулаа яагаад ихэлснээ санаарай. Тий, ер нь бол амар хичээлтэй байж хүн нөгөөний бууж өгдөггүй шүү. Хүн бууж өгөхгүй сайвал амжилтанд хүрэх болохоор та нар ч битгий бууж өгөөрэй гэж яа. Чамайг амжилтанд хүргэх ганц зүйл бол чи өөрөө шүү. Ямар ч ийд шид чамайг амжилтанд хүргэхгүй. Чи өөрөө л ганцхан хүргэнэ гэдгийг ойлгоод яг одоо хичээцгээе. Би ч гэсэн одоо яг Японд давтах гэж байна. Яг би өнөөдөр 90% хичээлгээл 1% наад байдаг шүү. Би өнөөдөр Японд мэлээч давтахгүй яана. Яа, тийм байна. За тэгээд энэ дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Манай энэ дугаар маань 1 цаг 40 минутын урттай гарах баг. Тэгээд 6 дахь дугаарын маань 40 болж оролцсон. Бүжээдээ маш их баярлалаа гэж хэлье. Цаашдынхаа баярлалаа. Хийж бүтээх зүйлсэд нь маш их амжилтыг хүсээд бас нэг шалгаруулалт нь орж байгаа гэсэн шүү дээ шалгаалт. Тэрэнд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Бас намайг ийм гоё ярилцлага өрнүүлж ийм гоё юмд оролцсон баярлалаа. За баяртай бүгдээрээ баяртай. За баяртай. Дараагийн дугаарт амин цэцэг